What you listening to, son? I don't think you like it. Well, why not? I like this new generation of music. 우리 살아있잖아 제발 나도 울지 마 오직 내가 너 하나뿐이야 아가도 들려 제발 날 떠나가지 마 гэдэг дуу та нар мэдэх үү? Мэдэхгүй. 진짜 정말? За тэгвэл миний дүүнер дэлгэцэндээ ойрт оцоочих заяа. Millennial үеийн ах эгчнэр нь та нартай T-ara гэдэг ямар галзуу солиотой хамтлаг байсныг яриад өгье заяа. Тэгээд энэ бичлэгийн дараагаар та нар бол зүгээр T-arад унаж тусах болно. Okay, let's get into it, guys. За юу яцхан манайхаа өнөөдөр ингээ та бүхэнтэйгээ маш онцгой тусгай special бичлэгээр уулзах гэж байна. Тэгээд би энэ бичлэгийг хийх гэж байгаа амар баяртай байна. Ийм өдрийг ирнэ гэж огтхон ч бодсонгүй. Үнэхээр үнэнгээс миний одоо millennial үеийн одоо ануу маань те надад үнэхээр би ингээ яг жоохон байх үеигээ ингээ бодонгууд үнэхээр яг энэ бичлэгийг хийж байхдаа амар ингээ баярлаад байгаа байхгүй. Ягаад вэ гэх юм бол би одоо өнөөдөр та бүхэн гарчгаас харсанчлан T-ara группийн тухай ярих гэж байна, хамтлагийн тухай ярих гэж байна. Тэгээд энэ групп бол үнэхээр oh my god. Ejim Braiga Mother's Brown Cup. Үнэхээр солиотой хамтлаг байсан. Миний бүр ингээд амар сонсож одоо тэг шүтэн биширдэг, бүжигнүүдийг дагаж хийдэг, тэг өстой хамаг үг мөгийг ингээд цээжилдэг team K-pop group байсан байхгүй. Би тэгээ та нарт ингээд хэлжсэн те. Би бол ингээд K-pop сонсдог байсан. Тэгээ I'm a former K-pop fan, okay? Одоо би K-pop сонсдог байсан team одоо fan гэхдээ одоо бол нэг сонсдоггүй тэгээ бас ингээд нас явчихлаа ач шиг тэ зүгээр ингээд нас явсан хүмүүс одоо K-pop сонсч болохгүй гэж хэлээгүй л байгаа шүү, okay? Зүгээр ингээд яг бидний үеийнхэн чинь тэ millennial үеийнхэн чинь бүр яг ингээд нэг second gen K-pop group-ыг амар сонсдог гэсэн аахгүй. Тэгээ тэдний бүр хамгийн одоо алдартай хамтлагуудын нэг нь бол яалтчгүй T-ara байгаа. Тэгээ үнэхээр зүрхэнд хоногшиж үлдсэн ийм гайхалтай ийм гой хамтлаг байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө хайрлж дурлаж сонсдог байсан хамтлагийнхаа тухай ингээд нэг бүрчлэн ярьж өгөх гэж байгаа гэдэгтээ би үнэхээр маш их баяртай байна. За манайхаа өнөөдөр яагаад гэг үндхийн ингээд T-ara-гийн бичлэгийг хийх болов гэхээр та нар маань мэдэж байгаа байх те. Монголд амьдарч байгаа монголчууд маань үнэхээр амар азтай байгаа байхгүй. Би одоо бүр ботхоор л те яг энэ үед Монголд байсан ч болоосаа гэж би амар бодож байгаа заяа. Яагаад вэ гэхээр T-ara хамтлаг маань Монголд очоод тоглолтоо хийх гэж байгаа юм байлээ. Та нар бас сонсон л байх те. 9 сарын 12-ны өдөр маш тун удахгүй те. 9 сарын 12-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ингээд тоглолтоо хийх гэж байгаа юм байна лээ. Oh my god. Би өөртөө үнэхээр Монголд байсан бил шууд үзэх байсан. Тэгэд Монголд байгаа хүмүүс маань амар азтай байгаа байхгүй. Тэгээд та нар маань заавал очиж үзээрэй. Тэгээд би энэ доор гарч байгаа энэ хүү одоо газруудаас тиктэй худалдаж авах боломжтой байгаа. Тэгээд өөр 3 янзын тэм зэрэглэлийн технүүд байгаа. General admission гэдэг те зүгээр нэг жирийн технүүд байгаа. Түүнээс гадна fan zone ticket гэж бас байгаа. За тэгээд of course те VIP ticket гэж байгаа. Ийм 3 янзын төрлийн технүүд байгаа шүү манайхаа. Тэгээд та бүхэн маань билетээ хурдхан шиг аваад те энэ доор гарч байгаа энэ хөө газруудаас аваад тэгээд заавалчгүй очиж T-ara-г үзээрэй. Oh my god те ялангуяа одоо нэг манай millennial үеийнхэн бол те миний үеийнхэн бол айл үшээ үзнэ гэд баг ингэ төлөвлөөд те билет авах нь аваад ингээд бүгдээрээ тогтлоо сууж байгаа байх. Гэтээ манай нөгөө баг үеийнхэн маань манахаас доошо үеийнхэн маань Gen Z эсвэл бүр ингэ тэрнээс ч доошо Gen Alpha is that it? Gen Alpha энэ үеийнхэн бол ингээ сайн мэдгүй байгаа бол тэ хүү юм чи ямар хамтлаг юм бэ? I don't know who that is гэж бодож байгаа бол өнөөдрийн бичлэгийг үзээд аваа. Тэгээд та нар ингээ үнэхээр дуурлах болно. Тэгээд заавал очиж үзээрэй. За ингээ хэдүүлээ. Яг T-ara хамтлагийнхаа одоо deep dive руугаа орцгоё. За T-ara хамтлаг бол одоо яг second generation K-pop group гэж явдаг байгаа. За тэр нь болохоор юу вэ гэхээр яг 2002 оноос 2012 он хүртэлх одоо ийм яг энэ үеэр гарч ирж байсан үйл ажиллагаагаа явуулж исэн. Баг компани байгаа машин дээр ер нь ингээд уран бүтээлээ хийж исэн active байсан тиймэрхүү K-pop group-уудыг яг second generation
гэж ярьдаг байхгүй аа. Тэгээд өмнөх first generation болохоор угаасаа яг манайхаас өмнөх үеих гэсэн үг. Гэтэ би яг тэр үеийн бас ганц хоёр хамтлагийг одоо сонсгол байсан л да. Одоо чинь Baby Vox гэдэг байсан. Oh my god. Тэр бас айгүй амар гоё гэдэг байсан. За тэгээд одоо яг Tiara болохоор яг 2 дахь generation гэдэгтээ ордог байхгүй 2 дахь үе гэдэгтээ ордог. Яг энэ үеэр Tiara гарч ирж байгаа үед second generation бас өөр ямар хамтлагууд одоо жишээ нь байсан бэ гэх юм бол дурдвал of course Big Bang тэ Big Bang oh my god миний бас нэг амар дуртай хамтлаг байгаа. За тэгээ Super Junior гэж бас айгүй гоё хамтлаг байсан. 21 of course 21 ёо 21 стай амар гоё хамтлагтай бас. За тэгээд Girls Generation Band of course Sonia Shide гэдэг баха тэ SNSD гэд. За тэгээд of course Wonder Girls байгаа. За түүнээс гадна бас нэг 2 PM гэх бас нэг хамтлаг байдаг гэсэн штэ. 2 PM ч гэж байна, 2 AM ч гэж байна. Түүнээс гадна бас Shiny гэдэг хамтлаг байдаг гэсэн тэ. Тэрийг би нэр хөөсөө ойлгодгүй. Shiny гэж дууддаг юм уу, Shine гэж дууддаг юм уу тэ. Ямар ч сан тиймэрхүү одоо boy band энтрүүд бас байдаг байсан. За тэгээд Tiara хамтлаг маань болохоор 2009 оны 7 сарын 29-ны өдөр дебютгээ хийсэн байгаа заяа. Тэгээд яг 6 гишүүнтэй ийм хамтлаг болж дебютгээ хийсэн байгаа. За хаана дебютгээ ямар дугаар хийгээд вэ гэсэн чинь MBC-гийн Radio Star гэдэг ийм одоо шоуны тайзан дээр нь яг Lie гэдэг дугаараа тий Lie буюу худал Kojima гэдэг үлээ тий солонгосоор тий ямар ч нэг тийм худал гэдэг тий Lie гэдэг дугаараа дебютгээ хийжсэн байгаа. Тэгээ энэ бол бас үнэхээр амар амжилттай дуу болж чадсан байгаа. 사랑한단 거짓말 보고 싶을 거란 네 거짓말 다시 돌아온단 네 거짓말 모두 다 거짓말이야. За тэгээд Tiara хамтлаг маань болохоор анх дебютгээ хийж гарч ирж байхдаа MBK Entertainment гэдэг энэ хүү лейблтэй ингээ гэрээ хийчихсэн тэдний артист болж гарч ирсэн байгаа. Тэгээд энэ MBK Entertainment лейбл нь болохоор одоо нөгөө нэг Солонгост байдаг акул лейблүүд шүү дээ. Одоо чинь гэх юм бол YG ч юм уу те SM тэд нартай харьцуулах юм бол айгүй тийм жижиг лейбл байхгүй юу. Тийм учраас одоо ийм одоо жижиг дүү лейблээс гарч ирж байгаа болохоор Tiara хамтлагийн маань одоо ихэнх үе бол айгүй тийм humble байсан гэж хэлж болно. Айгүй тийм даруухан одоо тийм одоо дебютээ эхлэлтэй гарч ирсэн байгаа. Тэгээд хэдийгээр нэг Kojima гэдэг одоо энэ Lie гэдэг дуу ингээд бас нэлээд одоо хит болж чадсан ч гэлээ те. Тэгээд бүр тийм амар тесрэлтэй ингээл хүн болгоо oh my god Tiara гэж тухайн үед бол яриад байдаггүй байсан юм байна л яг дебютгээ хийснийхэн дараахан. За тэгээд анх дебютгээ хийх үед нь байсан 6 гишүүдийг та бүхэндээ дурдаад хин байсан бэ гэвэл Curie гэд одоо яг ахлагчин гэж яригддаг тэрхүү эмэгтэй байгаа. Тэгээд Boram, Soyeon, Injun, Hyomin за тэгээд Jiyeon гэд энэхүү 6 гишүүнтэйгээ ингэж дебют хийсэн байгаа. Тэгээд та нар нэрээ бас бодож иж магадгүй таны bias чинь хэн байсан бэ гэж асуух гэж магадгүй хүмүүс надаас тэгээ асуугаад байдаг юм байна лээ. Blackpink нөгөө тоглолт үзсэн чинь хүмүүс oh who's your bias гэж асуугаадсан. Миний bias бол манайха always has been Jiyeon, okay? Jiyeon бол үнэхээр надад амар таалагддаг байсан. Ягаад ч юм ингээд нэг тухайн үед 10 жил байхдаа ингээд жоохон бахтаа ингээд Jiyeon-ыг ингээд харангууд айгу тийм солонгос яг тэр айдлуудтай харьцуулахад айгу тийм жоохон тийм European ч гэмээр юм уу тиймэрхүү хальт айгу тийм одоо өгөгдөлтэй царайн дээр нь тэг ингээд appearance-ыг нь харахаар гэж ингэж харагддаг. Тийм учраас би айгу амар дуртай гэсэн. Тэг айгу тийм зүүн царайтай бүр ингээд нэг тийм яалч яач шүү гэмэртэй нэг тийм айгуу тийм зүүн cool царайтай байдаг гэсэн болох надад айгуу таалагддаг байсан. За гэхдээ яг ингэж 2009 оны 7 сард дебютгээ хийхээс өмнө болохоор энэхүү яг гишнүүд нь яг энэ чигээрээ бол байгаагүй юм лээ. Арай жоохон өөр тийм гишүүдтэй байсан юм байна лээ. Яг тэр үедээ болохоор 5 гишүүнтэй байсан дебютгээ хийхээс өмнө тэрэнд нь болохоор GA болон G1 гэдэг өөр хоёр бас гишүүд байсан юм байна лээ. Түүнээс гадна нөгөө түрүүний дурдсан гишүүдийн одоо нэг болох Injun, Hyomin, Jiyeon 3 бас ингэ байсан байна лээ. За тэгээд энэ 5 гэсэн үг шүү дээ. Яг дебютгээ хийхээс өмнөх энэхүү 5 гишүүд нь болохоор энэхүү Tiara гэдэг нэрнийхаа доор одоо Cinderella Man гэдэг энэхүү киноны одоо юуг нь
дуугийн дуулж исэн мэл дуулж гаргаж исэн мэн лээ. Тэр нь болохоор 2009 оны 4 сард гарч исэн байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд яг 6 сард 2009 оны 6 сард буюу албан ёсоор дебюгээ хийхээс ганцхан сарын өмнө нөгөө нэг хоёр гишүүн болох G1 болон G2 нь группээс гарсан байгаа байхгүй юу? Тийм учраас тэгээд одоо дебюг нь арай жоохон дилей хийхэд хүргэсэн гэж тэгжсэн. Тэгэд одоо 3 шинэ гишүүн нэмээд Curie, Boram, Soyeon 3-ыг ингээд нэмээд нийтдээ ингээд 6 гишүүнтэй групп болгож 7 сард дебюг нь хэлгэсэн байна лээ. За тэгээ 2009 онд дебюгээ хийчихэд өөртөөхөө дебю одоо тэгэд альбом цомог болгож Absolute First Album гэдэг ийм нэртэй энэхүү альбомаа гаргасан юм байна лээ. За тэгээд энэ нь болохоор бас нэлээд амжилттай successful альбом болж чадсан байгаа. Эндээс нь бас нэлээд олон дуунууд нь хит болж чадсан байгаа. Одоо жишээ нь гэх юм бол манай үеийн аягүй сайн мэдж байгаа TTL буюу Time to Leave гэдэг дуу байгаа. Түүнээс гадна oh my god энэ бол амар алж исэн дөө Bobby гэдтэй Bobby гэдэг дуу нь гарсан байгаа. Үнэхээр амар хит болж исэн. Түүнээс гадна You Drive Me Crazy. Oh my god тэ You Drive Me Crazy гэж тэрхүү дуу бас амар алтартай болж исэн байгаа. Тэгээд айгу тийм ер нь жоохон тэ ер нь энэ үеийн K-pop girls group-д амар тийм хинээс Britney Spears-с тийм одоо юуж inspiration авсан юм уу гэмээр нэг тиймэрхүү дууд гаргадаг байсан үе яахгүй. Та нар ингээд research хийгээд үзээрэй заяа. Ингээд яг энэ үеэрх одоо K-pop-ийн группууд гэл тэнгүүд нэлээд олон группууд айгүй тиймэрхүү Britney-гээс inspiration авсан адилхан төрлийн аянууд ашигласан ч юм уу те эсвэл нэг тийм electronic тийм артл music энэ ашигласан тиймэрхүү дуунуудыг айгүй гаргаж исэн үе яахгүй. Тэгээ энэ You Drive Me Crazy гэдэг дуу бол яалтчгүй яг Britney Spears-ийг сонсож болохоор тэ inspiration авсан гэдэг нь бол харагдах үйц тийм дуу байгаа заяа. За тэгээд түрүүний хэлсэнтэй тэр Bobby гэдэг амар алдартай дуу гэсэн. Тэрхүү дуу нь ингээд 5-7 хоногийн туршид одоо number 1 гэдэг энэхүү шагналыг KBS-ийн Music Bank гэдэг энэхүү чартнаас хүрсэн юм байна лээ. Түүнээс гадна бас SBS-ийн Inkigayo гэдэг бас энэхүү чартнаас бас айгүй өндөрт ингэж жагсаж шагнал хүрсэн юм байна лээ. За тэгээд Gaon гэдэг чартн дээр одоо би зөв уншиж байгаа байх гэж найдаж байна заяа. Gaon гэдэг чартн дээр болохоор бас 4-т жагсан юм байна лээ. За тэгээ энэ Gaon гэдэг чартыг би ингээд судлаад үзсэн чинь бас ингээд Солонгост байдагтай айгүй тийм том хөгжмийн чарт юм бэл одоо Америктэй харьцуулах юм бол одоо Billboard энтер гэж хэлж болох юм шиг байлээ. За тэгээ түүнээс гадна яг энэхүү үеэрээ Rookie of the Year гэдэг ийм шагнал байдаг юм байна лээ K-pop-ийн одоо industry-нд. Тэр нь болохоор Rookie гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ гэх юм бол Shinkovod гэсэн үг заяа. Яг үнэнгээсээ яг шууд literally ингээд орчуулах юм бол Shinkovod гэсэн үг заяа. Тэгээд жилийн шилдэг Shinkovod гэдэг энэхүү шагнал хүртжсэн. Гэхдээ өөртөө ганцаараа л хүртээгүй юм байна л те. Яг бас 4 minutes гэдэг алдартай хамтлаг байдаг те. Тэрхүү хамтлагтай ингэж хувааж энэхүү шагналыг хүртсэн юм байна лээ. 4 minutes хамтлаг бас үнэхээр гоё хамтлаг шүү. Бас миний бас айгүй амар сонсдог байсан хамтлаг байгаа. За тэгээд одоо яг дебюгээ хийсний жилийн дараа гэсэн үг шүү дээ, 2010 онд нэгэн шинэ гишүүнийг T-араад нэмсэн байгаа. За тэр нь хэн байсан бэ гэдэг юм бол Hwayeon гэдэг ийм эмэгтэй байсан. За тэгээд Hwayeon чинь бас юу манайха эгчин биш юм одоо ихрэн заяа. Ихэр одоо эгчин ч юм уу те. Тэр нь болохоор Hyoyeon гэдэг эмэгтэй байгаа. Hyoyeon гэдэг эмэгтэй нь бас яг адилхан лейблийн одоо бас нэгэн хамтлаг бол Five Dolls гэдэг хамтлагийн бас нэгэн гишүүн байсан. За тэгээ 2011 онд T-ара хамтлаг маань Roly Poly гэдэг дуугаа цаацсан байгаа. Тэгээ үнэхээр амар том амжилт болж чадсан. Үнэхээр солонгосчуудыг тэр чигтэн ингэж галзууруулж чадсан ийм хит дуу болсон байгаа. Зөвхөн одоо солонгосчуудыг гэд байлдгүй те одоо хятад
болон солонгос японочдыг ч гэсэндээ ингээд солиоруулж чадсан байгаа. Тэр битгийгэл монголчууд ч гэсэндээ бид нар ч гэсэндээ тэг яг манай үеийнхээс тоо Roly Poly гэдэг дууг ингээд даган дуулаад хамтдаа ингэж бүжиглээл яг амар тийм iconic хөдөлгөөн байдаг тий. Тэрийг нэстэ дагаж ингэж бүжиглж мүжэлдэг байсан. Тэгээ би бол юу яадаг бас ахгүй манайхаа нэрээ хальт сонирхуулаад хэлчихэд бас ингээд жоохноосоо яг сургууль дээрээ ингээд янз бүрийн бүжгийн тэмцээнд орж ингэж бүжиглж мүжэлдэг байсан. Ангийнхантайгаа бас ингээд нэг хитэ октостой бүжиглж мүжиглээд л тий. Тэгээд миний бүжгийн дебют бол ингээд нэг Superstar гэдэг дуу байдаг лөө. Тэр чин солонгостой биш л те. Тэр дууг нэг найзтайгаа хойлохнаа ингэж дуулж болоод даалж өгөөд миний тэр бол ингээд миний бүжгийн дебют байжсэн. Тэр үед бүр амар жоохон байсан юм аа. Бараг бага ангитай байсан байж магадгүй шүү. Яг тийм үеэрээ. People always talk about all the things they're all about. Тэгээд ийм солонгос дуумуудыг хүртэл бас бүжгэлдэг байсан. Гэхдээ манай яг сургуульчиндээ хөгжим бүжгийн коллеж чинь угаасаа урлагийн сургууль учраас нэг бусад ерөнхий эрдэмтэн сургуулиудтай харьцуулаад байхад бол нэг тэгж юу яагаад байдаггүй шүү дээ. Нэг talent show ч гэдэг юм уу тий урлагийн үзүүлбэр энэ гэсэн нэг тиймэрхүү шоунууд болоод байдаггүй байсан. Яагаад гэвэл угаасаа тэр ч ихтэй урлагийн сургууль юм чинь тэгж talent show, авьяасны шоу энэ гэж хийгээд авахгүй шүү дээ. Гэхдээ манай сургуулийнхан чинь бас ингээд дандаа сонгодог хөгжмийг одоо ингэж сурдаг учраас бас жоохон сонгодог хөгжмөөсөө жоохон тэ залхаат ч юм уу залхан ч юм бэ. Зүгээр яг сонин байдлаар сонин содон байдлаар гээд те бас өөрснөө тиймэрхүү бүжгийн тэмцээн ч юм уу те эсвэл тиймэрхүү pop энэ төр хөгжмийн тиймэрхүү тэмцээн төр явуулдаг байсан. Тэрэн дээр айгүйх тиймэрхүү одоо бүжиг би ангийнхаа охтуудтайгаа бүжиглдэг байсан. Гэтэ энэ би санаад байгаа байхгүй Roly Poly гэдэг энэ хүү бүжгийг болохоор манай ангийнхан нэг бүжиглж исэн юм аа. Урлагийн үзүүлбэр дээр. Гэхдээ би яг тэр группт байгаагүй хаа. Би яг ороогүй байсан. Нилээ хэдэн охтууд л өөрсдөө айгуу те манай ангийнхан те манай ангийн охтууд өөрсдөө мэдрээд баг өөрсдөө TR болцсон гэж мэдрээд л нилээ хэдэн охтууд л таалж өгжсэн санагдаад байдаг байхгүй. Тэгээд манай ангийн охтууд те тэгж алж одоо өөрсдөө TR гэж мэдэрчсэн охтууд байгаа бол үзэж байгаа бол доор комент бичээд би байна гэх тэгж хэлээрэй заяа. За ямар ч байсан энэ хүү Roly Poly гэдэг дуу нь бол үнэхээр амар газаруулж чадсан байгаа. Түүнээс гадна тэрхүү одоо дууных нь клип бол үнэхээр солиотой. Зүгээр кино зүгээр K-drama заяа. Зүгээр ингээд кино үзэж байгаа л гэсэн үг. Ерөөсөө тийм клип үзэж байгаа юм шиг санагдахгүй заяа. 야, 나 화장실. 뭐야? 오늘 광수 오는 날. 야, 광수 나. 야, 광수 내 거야. 어서 오십시오. 또 왔어. 또 공부 좀 해라. 공부 진짜. 음악 주세요. Ер нь TR хамтлаг тэрүүгээр амар алдартай байсан. Зөвхөн энэ Roly Poly гэдэг ахчихгүй заяа. Одоо зөндөө олон өөр дуунууд байгаа. Одоо чинь гэх юм бол Cry гэд дуу байгаа юу амар гоё дуу. Тэр дууны бас клип нь drama version гэдэг байгаа байхгүй. Энэ тэр TR хамтлаг ингээд дууныхаа клипүүдийг гээд нөө богинохон зүгээр яг клип шиг те нэг 3-4 минутын клипүүдийг бол гаргадаг л та. Түүнээс гадна тэрнтэйгээ зэрэгцүүлээд drama version гэж гаргадаг. Тэгэд нэрнээс сонсонгууд л угаасаа ойлгомжтой байгаа бах те. Тим кино шиг хувилбар гэсэн үг заяа. Тим хувилбаруудаа бас гаргадаг клип нь. Тэр нь бүр ингээд зүгээр кино 15-16 минутын тим одоо бичлэгүүдийг хийдэг байхгүй юу. Зүгээр ингээд тийм зохиомжтой бүр яг л нэг ангид кино үзэж байгаа юм шиг тэгээ санагддаг. Тэгээд одоо чинь ингээд хэм бол тэр Cry гэд бичлэг нь бол oh my god бүр ингээд юуг санагдуулдаг юм аа. Нөө нэг алуурчин Леон гэл нэг охинтой ингээд яваад идэг штэ те. Нэг охиныг дагуулчаал ингээд хойлоо ингээд хүн алж малаа яваад идэг. Тэр киноны хувилбар юм шиг тэгж харагддаг заяа. Айгу тийм гоё зэ. Тэгээд миний хайртай нөгөө нэг миний bias болох Gio маань одоо гол дүрд нь тоглосон байдаг. За тэгээд түүнээс гадна Day by Day гэд oh my god Day by Day гэдэг тэр одоо дууных нь drama version бол солиоруулж ирсэн заяа бүр ингээд үнэхээр another level баг одоо орчин үеийн 2025 онд ч сэтгэхэргүй тийм юм тохоо сэтгэж гаргаж ирсэн байхгүй одоо дэлхийн одоо баг сүрэл мөрөл болол те нэг тийм apocalypse энэ болчихсон юм шиг тийм үеийг ингээд гаргадаг тэгээд айгүй зохиомж энэ айгүй гоё заяа тэгээд тэр Day by Day гэдэг киноных нь одоо кино ч юм уу те тэр drama version-ийнх нь 2 дахь анги ч юм уу те болж гардаг нь болохоор Sexy Love гэдэг дууных нь клип нь
drama version нь тэрхүү Day by Day гэдэг drama version-ын 2 дахь ангинд болж ингэж залгаж одоо үргэлжлүүлж гардаг байхгүй амар зэвэн заяа. За тэгээд Lovey Dovey гэдэг бас айгүй алдартай дуу найдаг. Тэр дууныхан ч гэсэндээ одоо drama version энэ гэл амар зэвүүн 16 17 минутын баг drama үзэж байгаа юм шиг тиймэрхүү зөндөө олон зүйлүүд одоо тэг клипүүд байдаг. Тэгээ би та нартай санал болгоход байна шүү дээ. Зүгээр хамаагүй кино үзээ явж яснаа зүгээр тэднийг үз заа. Зүгээр ингээ айгүй гоё кино үзсэн юм шиг болно. Okay for real. За тэгээд Rolly Polly гэх тэрхүү дундсаа бүр амар алдартай болсон учраас шүү дээ. Тэр нөгөө нэг түрүүний миний дурдсан Gaon гэдэг тэр chart-ны Best Selling Single of the Year гэдэг одоо шагналыг хүртсэн юм байлаа. Хамгийн тэр жилийн хамгийн их зарагдсан дуу гэдэг тийм одоо шагналыг хүртэж байсан юм байна лээ. Тэгээд та нар харж байгаа бах те ямар амар одоо хит дуу болж чадсан бэ гэдгийг. За тэгээд 2011 онд Black Eyes гэдэг тийм EP-гээ буюу тийм мини цомгоо гаргасан байгаа. Тэгээд энэ нь болохоор Солонгос EP гэдэг. Ягаад энэ дэр Солонгос EP энэ дэр гэж заавал тодотгож хэлээд байгаа вэ гэхээр те та нар бодож иж магадгүй угаасаа Солонгос хамтлаг үздэг. Ягаад Солонгос хамтлаг гэж тэгээд Солонгос цомог гэж яриад байгаа юм бэ гэхээр TR хамтлаг маань айгүй алдартай болоод зөвхөн Солонгостой гэлтгүү Японд хүртэл ингээ айгүй алдартай болоод Японы одоо бас нэг менежмент компанид айгүй тийм их одоо хэмжээний мөнгөний гэрээ энэ төр хийгээд Японд очиж айгүйх тоглолмоглоо хийдэг байсан. Японд зориулсан тиймэрхүү цомог интрүүдэ хүртэл амар гаргадаг байсан байхгүй. Тийм учраас ингээд Солонгосын EP энэ гэж онцолж хэлээд байгаа юм. Одоо энэ хөө Black Eyes гэдэг Солонгос EP нь бас айгүй одоо 2011 онд цацгдсан цагаас хойш айгүй бас алдартай болоод эндээс нь 3 тийм number 1 дуу гарсан байхгүй. Гуруулаа шууд ингээ үргэлжлээд дарааллаад одоо номер 1 болчихсон. Чартуудад номер 1 болчихсон. Ийм 3 дуу байсан. Тэд нар ямар дуу вэ гэхээр миний түрүүний дурдсан Cry гэдэг дуу байгаа. Тэгээд We Were in Love. 우리 사랑했잖아. 우리 사랑했잖아. 제발 나를 잊지 마. Энэ дууг сонсоход уйлмар санагддаг хгүй нэрнг тоглоомчгүй. Та нар сонсоод үзтээ We Were in Love. Хойлоо хайранд умбаж байсан шүү дээ. Тэ? Гэтэл одоо яав гэж байгаа юм шиг тийм дуу байна. За тэгэнгүүтээ бас айгүй алдартай дуу нь болох Lovey Dovey гэдэг тэрхүү дуу байгаа юм аа. За тэгээд тэрхүү нэг Японд гэрээ хийсэн менежмент компани нь болохоор J-Rock гэдэг ийм менежмент эйженси байсан юм лээ. Тэрхүү агентлагтайгаа 4.7 сая долларын not $1 юу хийсэн байгаа байхгүй юу? Гэрээ. Манайхаа. Тэгээ энэ болохоор шүү дээ яг тухайн үедээ хизээч тэгээ Солонгосын группүүд хийгээд байдаг байсан тийм том гэрээг TR хамтлагийнхан хийж чадсан юм байна лээ. Үнэхээр гайхамшигтай. 4.7 сая долларын гэрээ Японы менежмент агентлагтай гэж та нар зүгээр бодоод үзэлтэй. Үнэхээр гайхамшиг. За 2011 онд TR хамтлагийн Injun гэх тэрхүү гишүүн нь Dream High гэдэг энэхүү айгүй алдартай цувралт тоглож исэн байгаа. За эхнийх нь одоо бүглэгтэнд тоглож исэн. Тэгэд энэ бол бас мэдэх хүмүүс мэдэндээ. Тэгээ манай millennial үеийнхэн бол айгүй сайн мэдж байгаа амар. Тэг хүмүүсээс та цоо ширтэж ингэж үздэг цувралууд нэг байсан. 햄이 네가? 뭐 이 정도면 기린 야구 정도는 갈 수 있지 않을까? Инжунаас гадна зөндөө олон яг гол дүрийнх нь залуучууд болон эмэгтэйчүүд нь яг тухайн үеийнхаа it girls-ууд it guys-ууд байсан байхгүй. Яг нэг айгүй мундаг одоо дуучид болон хамтлагийн одоо гишүүд байсан. Одоо жишээ нь гэх юм бол Miss A гэдэг бас айгүй гоё хамтлаг байлаа шүү дээ тухайн үед. Тэр хамтлагийн гишүүн болох Bae Suji гэдэг Suji гэдэг нэг эмэгтэй байсан. За тэгэнгүүтээ Kim Soo-hyun за тухайн үед бол Kim Soo-hyun айгүй гоё байсан юм аа. Манайхаа одоо л айгүй тэмтэй нэр хүндээ алдаад нөгөө нэг скандал энтерт ороод байгаа болохлаас ш тухайн үед бол алдаг хүн байсан юм. Окей. 마주칠 때마다 네가 웃어줄 때마다 조금씩 내 안에 조금씩 널 향한 마음이 자라더니 За тэгээд мөн 2PM хамтлагийн Taekyon гэдэг oh my god he is so hot. Би энэ залуучтай амар дуртай байдаг гэсэн 2PM хамтлагт юу нэг дуртай байдаг гэсэн. Тэгээд энэ залуу бол үнэхээр амартай. Үнэн hot ба байсан.
Тэгэд энэ залуу тоглож исэн. Түүнээс гадна бас л 2PM хамтлагийн өөр нэг гишүүн болох Woo Young гэдэг залуу бас тоглож исэн. Түүнээс гадна алдарт дуучин IU бас тоглож исэн байгаа. Тэгээд ийм алдартай хүмүүс ингэж нэгэн зэрэг энэ хүү цувралд тогсон байгаа байхгүй юу. За тэгээд 2012 онд Arum гэд өөр нэгэн гишүүн нэмэгдсэн байгаа. Тэгэхээр одоо ингээд та нар боддоо 8 гишүүнтэй болчихж байгаа гэж байгаа байхгүй юу. 안녕하세요, 티아라입니다. 네, 저희 티아라와 함께 앞으로 새 멤버 아름이를 소개합니다. 네, 이제 아름이와 함께하는 8명의 티아라 그 마지막 이야기가 지금부터 시작됩니다. 누구예요? 소개 좀. 저희 많이들 아실 텐데 저희 새 멤버 아름양입니다. 네, 안녕하세요. Тэгэд энэ тал дээр болохоор бас одоо хэдүүлээ юу яана л да. Энэ одоо яг background ч гэх юм уу те одоо энийг хамтлагийнхаа те ямар дуу гаргаж ирсэн энэ гэдэг те карьерийн тухай ярьчаад драма л норн заяа хэдвэл хил амлаа норн. Тэгээ Tiara ч бас нэлийн алдартай хамтлаг байсан боловч бас ингээд хил амнаас болоод таарсан байхгүй юу? Одоо тарах чих нь одоо юу нэ ер нь ингээд юугаа хийхээ болсон байдаг. Одоо уран бүтээлээ хийхээ болсон байдаг байхгүй юу? Тэгээд айгүй том драма байдаг. Ер нь тэгээ K-pop-ing industry-нд яригдчихсэн айгүй том драмануудын нэг гэж тооцогддог юм байна лээ. Хэдүүлээ тэр драма л орно. Гэхдээ ер нь хальт ингээд те preface хийгээд хэлчихэд бол хүмүүс ингэж айгүй ярьдаг юм байна лээ. Тэр драма юунаас үүссэн бэ гэхээр те зүгээр байгаа те айгүй гоё байгаа бүрэн одоо бүрэлдэхүүнтэй те тим 6 гишүүнтэй хамтлаг дээр ингэж хаа хамаагүй зүгээр 7 8 дахь гишүүдийг ингэж нэмснээс болж энэ хүү драма нь үүссэн. Зүгээр л анх гарч ирсэн original 6 memberтэйгээ байсан бол тэ ерөөсөө ингэж янз бүрийн драма гарч одоо тэ энэ active болохгүй байсан. Цаашаага улам ингээд уран бүтээлээ хийгээд улам алдартай болоод явах байсан маа гэж фэнүүд үздэг юм байна лээ заяа. Гэтэ яг хэдүүлээ тэр тухайн яг драма л гоорохтой ярьцгаая. За тэгээд Arum гэдэг энэ хүү гишүүн нэмэгдсэний дараагаар бас нэгэн гишүүн болох Danny гэдэг гишүүн одоо нэмэгдэх гэж байсан юм байна лээ. Нэмэгднэ гэд ингээ яригадаад бас ингээ ганц хоёр ингээ дуу муунд нь ороод явж исэн. Одоо жишээ ингээ гэх юм бол нэг миний түрүүний хэлсэн нэг амар кино шиг одоо бичлэгүүд гэдсэн шүү дээ. Клипнүүд гэдсэн. Тэрний одоо day by day гэж тэрхүү одоо дуунд нь Danny тоглодог байгаа байхгүй юу? Danny тоглоод яг нэг сохор охины дүр тоглодгийн заяа. Тэгээд би яг тухайн үед гайхдаг ус ахгүй жоохон бахта. Энэ day by day-г үзчихээд яг сохор ингээд хүү охины дүр тоглолцоход тэгээ дараагийнх нь одоо 2 дугаар анги гэх юм ба тэ нөө Sexy Love гэх тэрхүү дууных нь drama version-ыг үзэнгүүт яг тэр сохор охиных нь дүрд нь өөр нөгөө нэг жүжигчин Ижин гэдэг тэ тэр одоо жүжигчний нислэр чин гишүүн нь тоглоод байдаг байхгүй. Тэг би гайхдаг ус ахгүй яагаад үнэхээр зохиол дээр нь тэгж байсан юм болоо те ингээд нөгөө нэг сохор дүүн ингээд мис тасал хийлгээд гой сахны мис тасал хийлгээд ингээд өөрчлөгдсөн болоо энэ гэл те яагаад ингээд хүний өөрчлөлтсөн болоо гэж би амар боддог байсан. Тэгсэн чинь тийм юм байна л манай Danny гэдэг гишүүн нь анх тухайн үед ингээд яг энэ хүү группт орноо гэл ингээд байгаа л те. 그 다음엔 새로운 제7대 멤버 화영 씨를 영입하면서 7인조 걸그룹으로 변신을 했는데요. 8번째 멤버 아름 씨를 시작으로 올해 말에는 9인조 체제로까지 개편이 된답니다. 기존 멤버들은 어떻게 생각하고 있을까? Day by day энэ гэж дунд нь орчхоод тэгээд яг дараад нь болохоор юу байгаагүй мэлээ Tiara-гийн гишүүн болж ороогүй тэдний одоо хамтлагт нь дебюгээ хийгээгүй юм байна лээ. Тийм учраас одоо ингээд те яг тэр дүрд нь өөр хүн тоглох хэрэгтэй болоод нөгөө нэг гишүүн болох Ижүна тоглосон юм байна лээ. За тэгээ манайхаа 2012 онд Tiara хамтлагийн нөгөө нэг 2 жил өмнө орж иржсэн те тэрхүү гишүүн болох Hwayoung гэдэг охин нь группсаа гарсан байгаа. За тэгээд энэ нь болохоор айгүй нөгөө нэг миний ярих гээд байгаа те тэрхүү том драманаас хил амнаас болж ингэж гарсан байгаа байхгүй юу. За түүний дараагаар 2013 онд нөгөө нэг бас л саяхан орж ирсэн гишүүн нь болох Arum гэдэг те тэрхүү гишүүн бас гарсан байгаа юм аа. Тэгээд Arum-ыг гарахад болохоор эрчтэй бас л зөндөө олон цурхлууд ховж өвд явж исэн. Ер нь ингээ хоёр хүмүүс бол хоёр зүйлийн тухай яриад захгүй хоёр ховж өвийн тухай. Нэг нь болохоор ягаад Arum гарсан бэ гэхээр ингээд группийнхаа нөгөө гишүүдэрээ бүлэдүүлээд тэ ингээ шинээр орж ирсэн болохоор Шинко Минко гэж ингээ бүлэдүүлээд дээрлэхүүлээд ингээд аргаа яриад тэ ингээ гарсан гэж хүмүүс одоо ярьжсэн. Бас нэг ховж юу вэ гэх юм бол хүмүүс Arum-ыг одоо сэтгцийн өвчтэй янз бүрийн тийм mental illnessтэй болчихсон. Тийм учраас одоо ингэ сэтгэл зүйн дээрээ сэтгцийн эрүүл мэнд дээр анхаарах гад ингээд гарсан гэж одоо
яриад байдаг. Гэхдээ тэрэн дээр нь бол айгуу тийм бүр ингээд backup хийчихээр тийм proof evidence бол байхгүй зүгээр л ингээд ховж байгаа байхгүй. Тэгээ энэ тухай 2017 онд Aram Unit гээд одоо энэ одоо шоунд оролцож байхдаа тэ reality шоунд оролцож байхдаа ярьсан юм байна лээ. Тэгээд энэ Unit гээд энэ хүү шоу нь болохоор юу юм бэ нэ л дээ. Одоо ингээд урд нь айдлууд байсан. Урд нь айл үшний дебютгээ хийж гисэн иймэрхүү одоо K-pop хамтлагуудын гишүүд ч юм уу эсвэл урд нь ингээд уран бүтээлээ хийдэг байсан дуучид хэсэг ингээд те хамтлагаасаа гараад ингээд одоо уран бүтээлээ хийгээ болчингууд тэгээ тим гişүүдийг тим хүмүүсийг буцаж авчираад одоо энэ шоугаараа ингэж дамжуулж дахиж дебют хийх гэж байгаа ч гэх юм уу те дахиж одоо ингээд одоо entertainment industry-д гаргаж ирэх гэж байгаа тим төрлийн одоо шоу байсан юм байна лээ заяа. Тэгээ тэр шоунд Aram орсон ба. Тэгээ тэр үедээ ингээд ярьжсэн байхгүй юу? Яагаад ингээд ер нь группээс шийдвэр гаргасан бэ гэж те. Тэрэн дээр болохоор ингэж хэлжсэн. За яг нь охтуудын хувьд бол те өөрийнх нь бол нөгөө нэг гişүүдийн дунд бол жоохон disagreement те жоохон үл ойлголцох зүйлүүд бол байхын хувьд бол байсан. Гэхдээ тэгээ тийм bully одоо те дэрлэхүүлсэн энэ төр юм байгаагүй. За тэгээд гэхдээ хэдийгээр тийм үл ойлголцож байсан ч гэлээ те ерөөсө тэр нь өөрийнх нь яг хамтлагаас гарах болсон шалтгаан байгаагүй гэсэн. Тэгээд зүгээр л өөрөө тэгэл гарсан юм шиг үлээ. Яг гэл тэрийг ингэж тодтогч бол хэлээгүй. Гэтэ ер нь бол өөрийнх нь хувьд бол тэрхүү одоо тэг цаг мөч нь бол жоохон хар бараан цаг мөч байсан энэ гэж ярьдаг юм байна лээ. За тэгээд тэр нэг өөрийн хүмүүс нэг сэтгцийн өвчтэй гэж одоо rumor гарсан гэж штэ тэр тухайга бас ярьдаг. Нэг удаа Aram яг халууны үеэр за халууны баярын үеэр өөрийнхөө нүүр мөрийг айгүй амар ингээл те халуунаас зориулж бодож модал за нүд мүдэ айгүй амар хүнд цохолцсон юм шиг ингэж улаан болгож малгал тэгэл айгүй амар царай одоо тиймэрхүү те угаасаа халууны юм чинь те халууны баяраар яадаг үл хүнийг айлгахал те одоо сүнсний баяр юм чинь тэгэл амар костюм энэ өмсөж одоо нүүр амаа боддог үстэй тийм л ёс жамаар ингээд айгүй амар нүүр мөрөө бодоод ингээд тэрийгэ өөрийнхөө social media дээр тавьсан чи тэрийг хүмүүс хараад oh my god энэ Aram ч өстой mental illnessтэй юм байна те ингээд сэтгцэн өвчтэй юм байна гэ яриавцсан байхгүй. Тэгэл тэрийг нь хүмүүс давслал одоо сенситгүүл мириан тэр давслал яриад өө энэ Aram ингээд сэтгцэн өвчтэй гэнгээл ингээд яриавцсан байхгүй. Айгүй амар газтай. Тэгээ тэр нь бол ингээд өөрт нь амар хүчтэй одоо нөлөөлжсэн гэж хэлсэн бүр ингээд нөө нэг хүмүүс тэгэд яриад унахлаар тэ энэ сэтгцэн өвчтэй штэ гэ яриад унангууд өөрт нь айгүй хүнд цохолт болоод тэр нь өстө жинхэнэ өөрийг нь social anxiety тэ social phobia та болгоход хүргэсэн гэсэн ер нь хүмүүсээс айдаг тэ хүмүүсээс санаа зовдөг тийм одоо айж сандрах өвчтэй болгосон гэсэн тийм учраас бүр ингээд сэтгэл зүйчд хандах одоо тийм шалтгаан болсон гэж байгаа байхгүй. Тэгэд ер нь баг энэ миннээс нь болоод тэ ингээд гарах одоо группээсээ гарах шалтгаан болсон юм шиг байлаа. За тэгээ 2017 оны 3 сарын 6-ны өдөр MBK Entertainment гэдэг одоо энэ хүү лейбл нь нэгэн announcement хийсэн байгаа. Ямар announcement байсан бэ гэхээр T-ara хамтлаг удахгүй одоо нэг шинэхэн EP буюу одоо мини цомгоо гарах гэж байгаа. Тэг ингээд 5 сард гарганаа. Гэхдээ энэ хүү цомог нь болохоор те энэ одоо T-ara хамтлагийн 6 гишүүнтэйгээ ингэж бүрэн бүрэлдэхүүнээр хийж байгаа хамгийн сүүлийн цомог байх болно гэж зарласан юм байна лээ. Тэгээд яагаад вэ гэхээр Boram Soyeon ингээд энэ хүү хоёр гишүүн одоо юугаа цуцлаад те гэрээгээ ингээд цуцлаад гарах гэж байгаа те ингээд хамтлагаасаа гарах гэж байгаа гэдгээ айл үшээ зарлчихсан байсан юм байна лээ. Тийм учраас энэ хоёрыг ингээд гарахаас өмнө тэ ингээд энэ хүү альбомаа гаргана. Тэгээд хэдийгээр энэ хоёр ингээд гэрээгээ туслаад гарч байгаа ч гэлээдээ яг энэ хамгийн сүүлийнх нь одоо альбом дээр нь болохоор энэ хоёр хоёулаа оролцсноо, promotion бүх юм дээр нь оролцсон, дуу муун дээр нь оролцно гэж одоо ярьсан юм байна лээ. MBK Entertainment тэгсэн чинь удалгүй 2017 оны 5 сарын 7-ны өдөр дахиад нэг announcement хийсэн байгаа. Тэр нь болохоор юугаа энэхүү миний цомгоо ингээд хойшлуулах хэрэгтэй боллоо. 1 сараар хойшлуулад 2017 оны 6 сард гарганаа. Учир нь гэх юм бол хэдийгээр нөгөө нэг хоёр гишүүнтэй гарах гэж байгаа гишүүд нь болох Boram болон Soyeon хоёр нь ингээд зөвшөөрөөд энэхүү одоо цомгондоо ингээд хамгийн сүүлийнхэн цомгондоо хамтарч оролцсноо гэжсэн боловч бодлоо өөрчлөөд санаагаа өөрчлөөд тэгээд одоо өөрсдийнхөө дуу хоолойг одоо ашиглуулж энэ зөвшөөрөөгүй мэн л ер нь цомгонд нь оролцохгүй гэсэн юм байна лээ. Тийм учраас тэгээд одоо энэ хоёрыг гарчж байгаа болохоор тэр одоо миний цомгоо дахиж бичнэ гэсэн үг байхгүй тий. Тэр хоёрын одоо vocalгүйгээр дахиж бичих юм шаардлагатай болсон юм байна. Тийм учраас одоо ингээд release date нь хойшлогдож байгаа шүү гэж ингээд зарласан юм байна лээ. За тэгээд энэхүү альбом нь гарсны дараагаар бол нөгөө үлдэж байгаа 4 гишүүнүүд нь болохоор өөрсдийнхөө гэрээг дуустал буюу яг 2017 оны 12 сар
хүртэл энэхүү entertainment-ийн доор, лейблийн доор ингээ яг TR гэдэг хамтлагаараа байгаад үлдээд үйл ажиллагаа одоо тий уран бүтээлээ хийгээд ягаад л үйл ажиллагаа гэж яриад байгаа юм бэ те нэг компани ярьж байгаа юм шиг л те уран бүтээлээ ингээ тойрваад тэгээд яг өөрсдөө гэрээ нь болохоор 12 сард дуусах байсан юм байна лээ. Тэгээд 12 сард гэрээг дуусны дараа бол дахиж юу яагаагүй юм бэл гэрээг сунгаагүй. Тэгээд энэ дөрүүлээ гарч байгаа. Тэ одоо энэ хүү лейблээсээ явж байгаа гэдгээ зарласан байгаа. Тэгээ өөртөө хамгийн сүүлийнх нь айгүй амар том хит нь болохоор 2017 онд гаргасан What's My Name. Тэ миний нэр хинбэ гэдэг энэ хүү дууга гаргасан юм байна лээ. Энэ бас өөрсдөө хувьд бол айгүй тийм чухал дуу байсан. Яг гэвэл одоо нэг би танарт хэлсэн шүү дээ нэг драма гарсан гэжтэй нэг эднэрийн дунд энэ хамтлагийн тухай айгуу тийм дулаан шүгэн гараад тэрнээс хойш ер нь ингээд нэр хүнд нь жоохон буураад өөрсөнд нь жоохон хэцүү байгаад бараг бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд ерөөс ямар ч тийм шагналт мангал хүртээгүй ямар ч тийм хит интертэй болоогүй ер нь жоохон тиймэрхүү хэцүү байсан юм байна лээ. За тэгээд тийм тэгж байж байгаад 2017 онд гаргасан энэ хүү What's My Name гэдэг дуу айгуу хит болоод одоо нэг солонгосын чартуудаас тэгээ аваар чаунуудаас ингээд шагналт мангал хүртсэн учраас өөрсдөө хувьд бол айгуу чухал зүйл яасан. Тэгэл тэр шагналт мангалаа хүртэж авч та ингээл уйлж муулж байгаа те. Тиймэрхүү бичлэгүүд нь бас байдгийн байх лээ. 티아라 축하합니다. 트로피 받아주세요. За тэгээ ингээд өөртөө хамгийн сүүлийн хитийг тэ What's My Name гэдэг дуугаа гаргачаад тэг гэрээнд дуусангууд энэхүү лейблээсээ гарсан байгаа. За гэхдээ ерөөсөө гарч байгаа гэдгийг хэлсэн боловч ерөөсөө өөрсдөө тэ манай хамтлаг тарж байгаач гэдэг юм уу тэ disband хийж байгаа энэ гэж огтхон яриаггүй байгаа. Гэхдээ ер нь бол жоохон завсралгаа авнаа гэдгийг бол хэлсэн юм байна лээ. Тэгээд эдний гарын хавцны дараагаар нь MBK гэх тэрхүү лейбл нь Tiara гэдэг одоо энэхүү нэрийг нь хамтлагийнх нь нэрийг trademark хийгээд ингээ өөртөө эзэмшлийн болгож авах гээд хичээсэн юм элэ. Тэгэж одоо хүсэлт гаргасан ч гэх юм уу те. Тэгсэн чи ашгүй тэр хүсэлт нь одоо зөвшөөрөгдөг юм байна лээ. Тэгээд энэ охтууд маань өөрсдөө Tiara гэдэг тэр iconic тэ нэрээ үлдэж авч чадсан юм байна лээ. Тэр лейблт нь одоо тэ лейблийнх нь эзэмшил болоогүй гэсэн үг аахгүй. Зарим иймэрхүү хамтлагууд ч айгүй нэг хэцүү байдаг шүү дээ. Ингээ лейблүүд нь хэдийгээр гарсан ч гэсэн тэ бидний өгсөн нэрийг одоо ашиглаж болохгүй гэл ячдаг тэ. Тийм болохоор айгүй одоо хэцүү байдаг. Одоо чинь New Jeans гэдэг хамтлаг шүү дээ. Тэр чинь одоо New Jeans гэдэг хамтлаг нь нэр нь биш байха болчихсон шүү дээ тий. Тэгээд ер нь тиймэрхүү хэцүү юм айгүйх байдаг. За тэгээд нэлийн хэсэг хугацаанд ерөөсөө уран бүтээл хийхгүй байжгаад тий 3-4 жил болцоход тэгээд яг 2021 оны 7 сарын 29-ний өдөр яг өөртөөх нь хамтлагийнх нь 12 дахь одоо айн баяр нь болжсэн байхгүй anniversary нь болжсэн. Яг тэр үеэрээ Tiara-гийн гишүүд ингээд live хийгээд тэ ингээд broadcast хийгээд бид нар ингээд тэ удахгүй манай охтууд comeback хийх гэж байгаа. Манай хамтлаг буцан иргэн ирэх гэж байгаа. Уран бүтээл дахиж хийж эхлэх гэж байгаа гэдгээ зарласан байгаа. Тэгэл угаасаа тэ фэнүүд нь бол амар ад жаргалтай байсан нь бол тодорхой. За тэгээд угаасаа яг ингэж announcement-ээ хийснийхаа дараахан хэдхэн сарын дараагаар 2021 оны 11 сарын 15-ны өдөр өөртөө comeback тэ single album болох Tiara гэдэг тэ одоо энд нэрийг нь оруулчих цомгоо гаргасан байгаа. Тэгэд гэх тэнгууд чинь гэдэг ер нь үг чиндээ дахих энтер гэсэн үг шүү дээ. Re-upload ч гэдэг юм уу те repeat энтер гэдэг те. Тэд нар чинь бол юмыг дахиж хийх гэдгийг л харуулж байгаа үгнүүд шүү дээ те. Үг байгаа гэдэг чинь тэнгууд гингүүтээ Tiara гэнгүүт Tiara да баг дахиж гинэ дахин эргэж ирж гинэ гэдгийг л одоо харуулах гэж тэмнэр өгсөн юм шиг байлаа. За одоо тэгээд охтууд маань comeback хийж гисэн байгаа. Тэгээд одоо тэ дөрвөн гишүүд маань яг дөрүүлээ ингээд яг байгаа. Тэгээ энэ дөрвөн гишүүд маань бол дөрүүлээ. Угаасаа бүр хамгийн анх энэ хүү Tiara гэдэг хамтлаг дебюгээ хийхэд л байсан дөрвөн гишүүд байгаа. Тэгээд энэ охтууд маань одоо Монголд удахгүй ирэх гэж байгаа юм аа. Манайхаа үнэхээр гайхалтай. Тэгэхээр одоо аль гишүүдтэйгээ байгаа вэ гэхээр Curie гэдэг тэрхүү хамтлагийн ахлагч нь хэвэр байгаа. Injun, Hyomin, тэгээд Jiyeon. Тэгээд миний хайртай нөгөө Jiyeon ч бас стил байгаа. За одоо ингээд та нар хүссэн хүлээгээд байжсэн бах те.
ховж одоо нөгөө драма хэрүүл урал сонсох годалтай. Тэгээд та бүхэндээ хүсэн хүлээж ирсэн юм чи одоо ярьж өгөх гэж байна. Tiara хамтлагийн талаарх одоо айгүй амар хэл лам те хэрүүл урал юу болж исэн бэ гэд те живравэр гэх тэр бүгдийг нь ярьж өгье. За энэхүү аимшигт драма нь хэдэн он эхэлсэн бэ гэхээр 2012 онд заяа. За тэгээд энэ үеэр болохоор Tiara хамтлаг маань яг 2012 оны үеэр нийтдээ 7 гишүүнтэй байсан байгаа. За тэгээд энэ Tiara-гийнхан маань Япон улс руу очиод өөртөөхөө Японд хийх гэж байгаа анхныхаа тоглолтыг хийхэд Япон руу очих гэсэн юм байна лээ. 대체 어디 가는 거야? 네, 저희 티아라가 드디어 일본에 가게 됐습니다. 모두 기대해주세요. 일본에서 안녕. За тэгсэн чинь одоо Японых нь үзэгчтэндээ амар хөөрж баясаалцдаг. Oh my god, Tiara ирэх чинь, Tiara гэл те. Өстой баярч хөөрөөл байжсэн чинь Tiara хурж ирэл тоглолтоо хийсэн чинь юу гэж хэлсэн бэ гэхээр 7 гишүүнийх нь нэг нь байхгүй байсан. Нэг гишүүн байхгүй байсан байгаа аахгүй юу? Тэр нь болохоор нөгөө нэг Hwayeon гэдэг тэрхүү одоо гишүүн байхгүй байсан байгаа. Тэгээд яг Hwayeon өөрөө ингээд одоо тий одоо хамтлагаас нь ч гэсэндээ ингээд үзэгчдэд зарлаа тий Hwayeon маань ингээ хөлөө гэмтэй ч гэсэн тий ингээ гэмтэлтэй байгаа учраас тоглолтод орж одоо чадахгүй болсон гэд ингээд зарлж хэлжсэн юм байна лээ. За тэгэл яг гэтээ тэр үеэр ойлгомжтой ингээл яг энэ хэд чинь Солонгосоос Япон руу нисгээлтэй тоглолт руугаа нисгээд ингээд байж хувийнх нь нисэг онгоцны буудлын тэртээ байж байгаа папараззын зургууд ингээд гадуур тархсан байгаа. Тэрэн дээр ингээд бүр Hwayeon бүр үнэхээр л яг үнэнгээсээ хөлөө гэмтээсэн юм шиг нэг хөлөө гипсдүүлчихсэн байсан юм аа. Ингээд юмар ингээд ороолгочихсон. За тэгэнгүүтээ бүр ингээд алхаж чадахгүй байгаа мó хайшин бүр юун дээр суучихсан байгаа байхгүй юу. Тэрхэн зэрт дээр одоо тий wheelchair-н дээр суучихсан ингээд төрүүлээ явж байгаа нь харагдсан байгаа. Тэгэл хүмүүс яна хөрх юмт манай Hwayeon өстө тэг хөлөө гэмтэж гисэн байна ингээд get well soon тэг хурдан эдгээрээ энэ гал тий. Тиймэрхүү одоо байдалтай байр суурьтай байсан юм байна лээ. Тэгсэн чинь манайхаа хэдхэн өдрийн дараагаар заяа энэ хүү тоглолт нь болж өнгөрсний хэдхэн өдрийн дараагаар айгуу тийм сонин нөгөө гişүүд нь яг Tiara-гийнх нөгөө гişүүд нь өөрсдөө Twitter хуудас центр дээрээ тэг ер нь ингээ сошиал дээрээ айгуу тийм cryptic зүйлүүдийг бичиж эхэлсэн ба. Cryptic гэдэг чинь яг ингээд шууд хэлчихгүй байгаа ч гэсэндээ тэг ингээд ухаж ойлгож тэг далд утгатай тиймэрхүү зүйлүүд гэсэн үг. Тим зүйлүүдийг ингэж бичиж эхэлсэн байгаа. Одоо жишээ нь гэх юм бол Hyomin гэх тэрхүү гişүн ийм зүйлийг бичсэн байгаа байхгүй юу? There are differences in levels of determination. Let us have more determination гэдэг одоо энэ хүү зүйлийг бичсэн юм лээ. За ойлгомжтой манайхаа тий энэ чинь бол англиар бичээгүй л байгаа солонгосоор л бичсэн байгаа. Тэгээ миний авч одоо олсон уншсан source-нууд англи хэл дээр учраас ингээд англи руу орчуулсан байгаа байхгүй юу. Тэгээ би танарт англиар ингэж уншиж өгч байгаа юм. Тэр нь юу гэж ийнвэ гэхээр ч тий одоо ер нь determination гэдэг чинь айгуу тийм одоо шаргуу байдал, юмд зүтгэх байдал энэ гэсэн үг шүү дээ. Ингээд айгуу хичээх байдал энэ гэсэн үг. Тийм хичээх, зүтгэх одоо шаргуу байдал гэдэгт бол зөндөө олон өөр левелнүүд, өөр төвшнүүд байдгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ хідүүлээ бөөнөрөө те улам их одоо тийм хичээл зүтгэлтэй байл та гэсэн маягтай те. Тийм зүйлийг бичсэн маа. Тэгээд тэрэнд нь Jion, миний харт Jion маань ингээд хариулаад заа ингээд бичсэн байгаа байхгүй яг тэр tweet-д нь хариулангуудаа бас л нэг ер нь тиймэрхүү юм бичсэн байсан. Тийм ер нь ингээд те ингээд determinationтэй ингээд бүр ингээд хичээл зүтгэл гэдэг бол байх хэрэгтэй. Тэгэл ер нь бид нэр бүгдээрээ humble байх хэрэгтэй. Тэ айгу тийм даруй төлөв байх хэрэгтэй энэ гэсэн тиймэрхүү юм яриа явцсан. Тэнгүүд хүмүүс юу гэж ойлгосон бэ гэд тэгэхээр тухайн үед яг интернетийн хүмүүс фэнүүд заяа хүмүүс намайг интернетийн хүмүүс гэж ярихаар энийг гэдэг юм байлээ. Тэгээд угаасаа өөрийгөө хэлэх юм бэ интернетийн хүмүүс л интернет дээр л хүмүүс юм бичиж байгаа болохоор би интернетийн хүмүүс гэдэг байхгүй юу. Интернетийн хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр энэ хоёрын одоо ингэ бичээд байгаа твит интернет бол те яаж ч бодсон Hwayeon хандаад ингэж те тэгж ийм бичээд байгаа мэн гэж бодсон байгаа. Тэгэл хүмүүс бодоо явчихтаа штэ. Яагаад те яахаа нөгөө нэг гişүн те хөлөө гинтээц ингээ оролцож чадахгүй байгаад яагаад эдгээр ийм бичих болж байгаа юм болоо те энэ одоо Hwayeon-ыг бүлээд татах юм биш үү? Ямар балер юм бэ гэл ингээл ба гэл яриа явцсан байгаа байхгүй те. Тэгээд тэрнээс нь болоод яг тийм rumor гарч эхлэхэд хүргэсэн ба. Tiara хамтлагийн нөгөө гişүүд нь Hwayeon-ыг бүлэддэг, дээрлэгдэг. Тэ ингэж тарангуулдаг, гатуурхдаг гэсэн тийм ингээд
rumor гарч эхэлсэн байл. Тэг бүр айгүй хурдан газар аваад social media энэ тэрүүгээр хаасайгүй бичиж эхэлсэн байхгүй ярьж эхэлсэн. Тэгээ бүр хүмүүс сүултээ бүр ингээ TR хамтлагийн одоо фэнүүд нь уурлаад тухайн үед TR-агийн фэнүүд өөрсдийнхөө одоо худалдаж авч исэн TR-агийн merch-тэй янз бүрийн хувцас, цамц юу байдгийн те эсвэл TR-агийн цомог момог те CD мэдээг ингээд уурж мураад ингээд эвдэлж мэвдлээд те ингээд ерөн жоохон протест хийж байгаа юм шиг те ингээд өмнөөс нь эсэргүүцэж байгаа юм шиг тэгэж ингээд юм хомыг нэвдэлчихсэн зураг мөрөөнөдөө ингээд сошиалдээ тавьж эхэлсэн байгаа юм. Ингээд өөрснөө дургүй байх шүү те та нарын ингээд нэг гишүүний булиадад агаад чинь таалагдахгүй байх шүү гэдгийг илэрхийлэхийн тулд. За тэгэд Hwayeon яг тухайн үед ямар нэгэн тийм одоо statement энэ төр хийгээгүй TR хамтлагийн бусад гишүүд нь ч гэсэндээ юм хийгээгүй. Тэгээд ер нь юу лейбл нь ч гэсэндээ нэг юм яриаггүй. Тэгээд ер нь жоохон чимээгүй харцнаал байгаадсан юм шиг байгаа байхгүй юу. Тэгээд ер нь тэгж жагаад юу яатсан бэлээ жоохон намжсан юм байна лээ. Тэгээд ер нь ингээд дараад нь энэ зүйлүүдийн бүр дараад нь хэдэн жилийн дараа яригдж байгаа зүйлийг сонсохноо бол TR хамтлагийн гишүүд уул нь ингээ хэлмээр лээсэндээ үгүй бид нар болиддгүйс юу яриад байгаа юм бэ гэд өөртөө өмөрмөр байсан боловч яг цаанаас нь өөрсдийнх нь одоо entertainment label-ээс нь энэ дээр ерөөсөө битгий ингэж те мэдэгдэл өг statement хий зүгээр юу ч болоогүй юм шиг чимээгүй уран бүтээлээ хийгээ яваа гэж одоо цаанаас нь зааж зөвлөсөн юм байна лээ. Тийм учраас ингээ ерөөсөө өөртөө гарч ирж өмөргүй гэсэн үг байхгүй юу. За тэгсэн чинь бүр энэхүү одоо те цуураа газар аваад интернетийн хүмүүстэй фэнүүд ухаж гисэн байгаа. Ухаж одоо те интернетийг ухаад л өстой эднэрийн оролцож исэн бүх одоо ТV шоунууд те ярилцлагууд, reality шоунууд янз бүр ядж байгаа солонгосын одоо те entertainment industry тиймэрхүү K-pop idol интернет амар их иймэрхүү те телевизэнүүдэд ордог штэ янз бүрийн инээдтэй хошин одоо тийм reality show ч юм уу янз бүрийн юм talk show энэ айгүй их оролцдог штэ те. Тэгээ тиймэрхүү юмнуудыг нь айгүй их ингэж бүр ингэж үзээд судлаад те хүе алуу яг үнэхээр нөгөө гişүүд нь Hwayeonыг ингэж дэрлэгчсэн байна үгүй яг тэрийг дэрлэгч байгаа гэж яг одоо те харуулсан тиймэрхүү эвиденсүүдийг хэдүүл олох хэрэгтэй гэдэл хэвээр хүмүүс хайж олж ирсэн байхгүй. Тэгээ ер нь ингээ хүмүүс нилийн хэдийг гаргаж ирсэн заяа үнэхээр л oh my god харалта proof нь энэ байна те evidence нь энэ үнэхээр л нөгөөдөл ингээ Hwayeonыг дэрлэгдэг байсан юм байна гэл нэг юмнуудыг гаргаж ирсэн. За одоо жишээ нь гэх юм бол яа штэ те. За манайхан нэг юм хэлээд би одоо яг энэ ярьж байгаа зүйлүүдийг ихээ юг олж чадахгүй байж магадгүй. За миний лав ингээ харсан энэ одоо энийг уншсан article дээр уул нь ингээд линкдүүд тавьсан байгаа хгүй одоо яг бичлэгүүдийг нь үзэх бол ингээд линк дээр дарж ороорой гэд. Тэгэнгүүт тэр нь бүр ингээд 5 жилийн өмнө бичигдсэн article байгаа хгүй. Тэгэнгүүт ингээд дарж орж үзэнгүүт тэр бичлэгүүд нь устгагдсан байгаа хгүй. Тийм учраас би яг одоо бичлэгүүдийг нь одоо ярих гэж байгаа бичлэгүүдийг олж чадах үгүйгээ мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан та нартай ингээд яриад өгчихээ заяа хэрвээ олж чадах юм бол сайн байна би энд оруулчихна гэсэн үг. Нэгэн ийм одоо instance basing-ийн тохиолдол заяа. Тэр нь юу вэ гэх юм бол Hyomin гэдэг нэгэн гишүүн нэ штэ те хэнийг Hwayeonыг ингээд хуруугаараа ингээд чичлээд ингээ өвтгсөн poke хийсэн гэж яриад байгаа байхгүй тийм одоо зүйл басан гэж ярьж байгаа юм байна лээ. Тэр нь болохоор Star Life Theater гэдэг нэг юм бас шоу байдаг юм л да reality show. Тэрэн дээр одоо энэ TR хамтлагийнхан маань орж исэн юм байна. Тэнгүүтээ яг ихэнд нь ингээд гişүүд нь бүгдээрээ гарч ирээд ингээд зэрэгцэж зогсоолтой ингээл юу лугаа камер лугаа ингээл заах хэрэгтэй байсан юм байна л да. Хаа ингээл заагаал ингээл би нэгэ танилцуулаад те би өөрсдөө танилцуулаад ингээл greeting хийх одоо тийм шаардлагатай байсан юм байна. Тим юм хийжсэн. Тэгсэн чинь Hyomin гээд гишүүн нь бусад гишүүдтэйгээ адилхан ингэж камерлогоо урагшаага заахгүйгээр яагаад ч юм ингээд дээшээгээ заасан гинэ ингээ upwards заяа. Дээшээгээ заангуудаа яг хажууд нь одоо хин зогсож байсан юм шиг байлээ. Hwayeon нь тэнгүүд яг юу н оногдоод тэр одоо хуруугаараа тэ нөгөө Hwayeon оноод ингээд хацрыг ингээд poke хийгээд өвтгчихсөн гэж тим имийг хүмүүс ингэж evidence болгож гарч ирж байгаа. Танаа харалтаа энэ ингэж үнэхээр дээрлэгдэг байсан байна гэдэг. За хоёр дахь одоо evidence нь гэх юм бол шүү дээ, тийм. Бас нэгэн одоо Японы variety show тим нэвтрүүлэгт орж исэн байл да. За тэгэд тэрэнд нь болохоор Jiyeon өөрийнхөө нэг бөмбөгийг тоглож агаад бөмбөө ингэж явуулчингуудаа тэгээд ингээл өөрөө те өөстө мундаг байлаа гэж өөртөө ингээл яах гал хурж ирэнгүү те бүх одоо гişүүдийнхаа гарн руу ингээ high five хийсэн байгаа байхгүй те. Тэгсэн чинь хамгийн ихэнд уул нь ингээд хин зогсож суужсэн гинэ Hwayeon нь. Тэгсэн чинь Hwayeon-ыг алгасангуудаа ерөөсө тэр Hwayeon-тай ингээд high five хийхгүй тэнгууд нөгөө охтуудаагаа ингээд high five хийгээ явцсан байсан юм байна л да. Тэрийг одоо бас те одоо дээрлэгчсэний evidence гэж одоо фэнүүд гаргаж ирж байсан юм байна лээ. За тэгээд Idol Olympics гэд тэрхүү одоо шоуны үеэр
хамтлагийн гишүүн болох Борам Хваян руу attack хийсэн гэж аахгүй дайраад одоо яг аргашаа хараа зогсож байхад нь араас нь дайраад ингээд одоо umbrella-гаараа тэ ингээд зонтгоор л зогсон юм шиг байгаа. Тэнгүүдээ бүр ингээд зонтгоо эвдэлчихсэн. Зонтгоо бүр эвдэтлээ зогсон гэж нэг тийм имийг гаргаж ирсэн юм байна лээ. За тэгээд бас л нөгөө нэг Star Life Theater гэх тэрхүү шоундаа оролцож байгаа үед нь бас нэг scene байсан гинэ. Тэрэн дээр болохоор Соён болон Борам хоёр ингээд юу ажилласан байна л да баншнууд ингээд хамтлагийнхантаа хийж өгч ирсэн байна ингээд чанаад. Тэгсэн чинь яг тэр нөгөө нэг буцалж исэн усанд нь баншнуудаа хийсэн чинь ингээд айгүй ус нь ингээд дүүрчихсэн. Тэгэнгүүт ингээд Борам хэлсэн гинэ. Хэрвээ одоо Хваяны идэх одоо хэмжээний тий порцныхын баншиг ингээд нэмээд хийчих юм бол энэ яг асгарлаа. Тий энэ буцалж байгаа ус чинь ингээд дэврэх нэ гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь за тэгвэл хийхэд болчих гээд ингээд Хваяны идэх порцныхын баншиг хийхгүйгээр зөвхөн нөгөө охтуудтайгаа өгөх баншнуудынхаа ингээд хийгээд буцалгаад одоо Хваяныгоо гадуурхсан G-sen гэж одоо тийм бас нэгэн proof фэнүүд гаргаж ирсэн байна лээ. За түүнээс гадна Хваян нэг удаа өөрийнхөө Twitter дээрээ ийм зургийг хийжсэн мэлээ. Ингээд нэг Jionos авсан бэлгийн ингээд хүмүүст харуулсан юм байл та. Тэгэд ингээд би энэ бэлгийг ингээд Jionos авсан, Jio-надад өгсөн гэдэг нэг ийм бэлгийг харуулсан юм байна. Тэр нь юу байсан бэ гэх юм бол Lego-ны зураг байсан юм байл та. Lego. За тэгсэн чинь тэр Lego нь болохоор ингээд нохой байгаа байхгүй юу. Тэгээд нохойных нь урталт нь юу байна вэ гэхлээр ингээд нохойных нь хоолныхын саунд нь ингээд дүүрэн acorn гэж ярьдаг шүү дээ. Одоо самар. Тэгээ иймэрхүү самар байдаг шүү дээ. Ийм самраар ингээд дүүрчихсэн нохойны сав идүүр байсан гинэ. Тэнгүүд хүмүүс энийг юу гэж бодсон бэ гэхээр Jion энийг сайн бодож энэ бэлгийг өгөөгүй мэн. Тэгээ энэ Хваянд дургу гэдгийг одоо ингэж илэрхийлж байгаа юм байна гэж одоо хэлсэн байгаа. Яагаад вэ гэхээр Солонгосын дээр үеийн нэгэн тийм одоо уламжлалт одоо phrase зүүр үг гэдэг юм уу тийм үг байдаг юм байл да. Тэр нь болохоор юу гэдэг вэ гэхээр acorn in a dog's bowl гэдэг нь болохоор шүү дээ те одоо нохооны самд идүүрэнд байгаа самар юуг represent хийж одоо харуулдаг вэ гэхлээр outcast буюу одоо гадуурхаг гэж байгаа хүн одоо хүмүүст хүлээн зөвшөөрөгддөг хүн юм уу те жигдсэн нэг тиймэрхүү доод зэндааны ч юм уу те тийм хүнийг одоо ингэж харуулдгийн гинэ. Одоо Солонгосын уламжлалт зүүр үгэндээ бол тэгж боддог гэж байгаа байхгүй. Тэнгүүд тийм одоо acorn энтертэй одоо тийм Lego энтрийг бэлгэлсэн учраас те чи бараг бидний хувьд outcast шүү гэж хэлж байгаа юм шиг. Тийм зүйлийг бараг represent хийж өгсөн байх гэж хүмүүс бодсон байгаа юм. За тэнгүүдээ Jion нэг удаа popularity poll дээр ингээ ялсан юм байна л да. Одоо те хамгийн алдартай одоо хамгийн popular тэг гişүн гэр одоо тэгж тийм одоо онлайн пол дээр ялаад тэнгүүтээ өөрийнхөө одоо social media-аар ингэж постлсан байгаа юм байна лээ. I won first place in a popularity poll, so I'm sharing this picture гэнг хэлсэн байхгүй. Би энэ одоо тий popularity poll гэдэг энэхүү санал асуулган дээр ингээ ялцчихлаа тий. Тэгээ тийм учраас би одоо энэ зургийг шеэрлж байна гэд ингээд битсэн тэнгүүтээ and Hwayong got 0 votes. Haha, our poor Hwayong KK гэсэн байгаа хгүй. Тэр нь болохоор те тэгээд түүнээс гадна Hwayong бүр ингээд бүр нэгч санал аваагүй гэж байгаа хгүй. Энэ санал асуултаар бүр нэгч санал аваагүй 0 те 0 санал авсан. Тэгвэл хөөхөдөө манай Hwayong KK гэнгээ ингээд битсэн байгаа юм л да. Тэнгүүд хүмүүс тэр нь бас тэрийг бас ер нь тоглож ин гэж бодоагүй те зүгээр ингээд наригж ин гэж бодоагүй ер нь буулицсан юм байна л гэж бодсон юм байна лээ. Тэгэд бас нэгэн Японы variety show дээр оролцож байхдаа энэ Jung Hwayong одоо нэг rice cake те будааны одоо кек гэдэг хүн болгож сонгосон юм байна лээ. Тэгэд хамгийн гол нь энэ зүгээр ингээд Hwayong аваачаад өгчөж болно шүү дээ те ингээд нэг rice cake тэрнийх нь оронд ингээд шууд амруу ингээд чигцэн байгаа хгүй тэр rice cake. Тэгээ ингээд Hwayong бол ер нь жоохон таалагдахгүй амар uncomfortable байгаа awkward байгаа тийм царай гаргаж ирсэн гэж бас фэнүүд ярьсан байгаа юм аа. Зөв нэг иймэрхүү тохиолдлууд байгаа хгүй ингээд хүмүүс амар ухаж төнхнөд те яана ястай харалтаа та нар угаасаа л буулиддаг байсан байж штэ гэл ингэж гаргаж маргаж ирсэн юм байна лээ. Тэгэд одоо энэ хүү ховж ийн бол улам ингэж тэ тархсан гэсэн үг байхгүй юу. За тэгээд энэ одоо тэ ховж ийн ингээ буцлаад байж ах үеэр 2012 оны 7 сарын 30-ны өдөр одоо Hwayong хамтлагаасаа гарч байгаа гэдгийг нь одоо agency-ийн хамтлагийнх нь одоо тий агентлагын заарлсан байгаа юм аа. За тэнгууд хүмүүс
одоо ингээд энийг жигээд ингээд гаргачлаа штэ гэл дахиад бүр амар яриад унсан гэсэн үг. За тэгээд одоо энэ хэнийг Хвайоны гарсны дараагаар Хвайонч нэг юм яриаггүй, Тиара хамтлагийн гишүүд ч өөрсдөө өмөрч нэг юм яриаггүй, зүгээр тэгээд ингээд хов живийг явуулсараагаад тэгээд угаасаа цаг хугацааны уул нь бол те аясаар ингээд жоохон намждаг штэ те хов жив чинь. Тэгээд ингээд жоохон намжсан юм байна. Тэгсэн чинь 2015 онд энэ хов жив дахиж гарч ирсэн байгаа. Яагаад вэ гэхээр нэгэн пост интернетээр тавигдсан байгаа. Тэрэн дээр болохоор ингээд Хвайоныг илчилсэн ийм пост гарч ирсэн байхгүй, нэгэн хүн энийг тавьсан байгаа байхгүй. Тэр нь бол хин ингээд мэдгүй зүгээр нэг интернетийн л хүн байх заяа, фэн ч юм уу. Тэрэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр те Хвайон ингэж хамтлагийнхаа бусад гишүүдээр дээрлэхүүлээд бүүлэдүүлээд ингэж те тэгэж жигдээд гарсан гэдэг бол бүгд худлаа. Хвайон бол зүгээр л victim тэ ингээд хохирогчийн дүрд тоглож исэн. Яг үүндээ бол Хвайон яг тэр Японы тоглолтынхаа үеэр хөлөө гэмтээгээчгүй байсан. Хөл нь ерөөсө гэмтэл мэмтэлтэй байгаагүй. Тэрийг худлаа ингэж жүжиглсэн энэ гэж ярьсан юм байна лээ. Тэг ингэж хэлж байгаа байхгүй. Яг үүндээ бол тэ ингээл яг тэр үеэр нь харахад бол зүгээр гიშгээд өөрөө алхаад гიშгээд явж чадчихсан гэж байгаа байхгүй юу. Хэдийгээр ингээд гипстэй байсан ч гэсэндээ ингээд те өөрөө ингээд таг маг тулчсан ингээд зүгээр гიშгэж мишгэж явж ийсэн. Яг папарацагаан хурж ирээл те яг ингээд онгоцны бул дээр оцсон ч өө би юу авъя тэхүү ингээд тэрэгэн цараа авъя тэхүү би ингээд явж чадахгүй байна өвдөд байна гэд ингээд суудсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэрэгэн цэр энтертэй ингээд зураг мураг авах ингээд ахуулж ингээд хүмүүст харуулаад те oh my god Hwayong өстой ингээд амар гимтсэн энэ гэж тим яриг гаргуулсан гэж байгаа юм. За тэгээд өөрөө хэлэхтэй болохоор яг тухайн үедээ би өстой ингээд те ерөөсөө перформ хийж чадахгүй нэ те та нартайгаа тоглолтод оролцож чадахгүй байна. Би тэгэхээр Японд очичоод ингээ зүгээр юун дээрээ те хотел дотроо зочд буудалтаа ингээл амраад байж яа надад амралт хэрэгтэй байна. I need to rest гэж хэлсэн гинэ. Тэгэхээр нь ингээл те менежмент энэ дэр нь за окей гэл ингээл хотелд нь үлдээсэн гинэ. Тэгсэн чи өөрөө те би ингээд rest хийх хэрэгтэй ингээд хотелдаа ингээд амраад байж гэж ярьжсэн хүн чинь яг тухайн үед гарч яваад нээл салон ороод хумсны салон болоо ороод ингээ хумс анцлуулаад явчихсан гэж аахгүй юу. Уул нь бол өөрөө алхаж чадахгүй өвдөд байна. Амрыг гэсэн хүн чинь хумсаа анцлуулаад явжсэн байгаа юм. Тэгвэл тэр пост нэр бас ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэ Жион бол нэг удаа бүр ингээ хамраа хугалж исэн. Тэр үедээ стил ингээд өөрийнхөө оролцох хэвээр ингээд тоглолтонд оролцож исэн. Нэг л өдөр те яг хамраа углуулсныхаа дараагаар ганцхан өдөр л ингээл surgery-нд орох гэж байгаа гэд те ингээ хагалгаанд орох гэж байгаа гэд юу яасан амралт авсан. Тэрнийхээ дараагийнхаа өдөр нь шууд л ингээл тоглолтонд ороод явж исэн. Тэрийг ч одоо determination гэдэг юм аа те ингээд хүн хамраа бүр хугалчаад хүртэл ингээд юунд оролцоод явж болдгийм аа гэсэн одоо тийм бодохтой зүйлийг хэлсэн юм байна лээ. За тэгээд энэхүү ийм амар урт те ингээд Hwayonыг expose хийсэн илчилсэн ийм пост гарч ирсэн болохоор шууд одоо нөгөө netizens чинь те одоо юу интернетийн хүмүүс фэнүүд чинь ингээд хувирчаа гэсэн үг заяа айгу хурдан шууд хувирал oh my god бид нарт буруу хүнийгээ өмөрчсэн байж тээ Hwayon чи ястаа жинхэнэ шулан байсан байж тээ хамгийн муу хүн байсан байж тээ бид нарт хөөрхий Tiara-гийнхан бусад гişүүдийг гомдоочжээ гэлстэ эсрэг болоод шууд Hwayon руу амар дайрч гисэн байх амар атак хийж гисэн тэгэл чи юм уу ястаа тээ victimsтэй бла 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 гэл солонгосын фэнүүд угаас айгу амар тээ нэг хүн лүгөө ингээ дайрахаар айгу амар тээ баг хүнийг амиа хоролтлно гэж амар ядагтай яаж чад за окей I don't know. Бүргэд амар юм сонсогддог үстэй та бид нар мэдэн штэ ингээл зөндөө олон тохиолдол нэ тий зөндөө олон иймэрхүү K-pop idol-ууд ингээд өөрсдийнх нь одоо тий амиа хорлоод ингээд нас урсан тохиолдол зөндөө байгаа. За гэхдээ тэгэл бас энэ үеэр тий аль нь ч ингэж гарч ирж юм ярьж би бинийг одоо өмөрсөн ч юм уу хийгээгүй юм байна лээ. За тэгээд бас жоохон гайгүй намжижсэн чинь 2017 онд дахиж энэ rumor нь гарч ирэхэд хүргэсэн байгаа. Яасан бэ гэсэн чинь Hwayong болон өөрийнх нь ихэр нь Hyoyeon гэдэг нөгөө нэг $5 гэдэг хамтлагийн гишүүн чинь те. Энэ хоёр хоёулаа ингээд нэг шоунд такси гэдэг солонгосын шоу байдаг юм л да. Тэр нь ингээ оролцож исэн гэж байгаа байхгүй юу. Өнөр манайхаа одоо энэ Hyoyeon гэдэг эгчин ч гэсэндээ яг тухайн үед Hwayong-ыг энэ өөрийнхөө лейблээс явахт нь бас Hyoyeon ч гэсэндээ бас лейблээсээ гарсан юм байна лээ. За ямарсандээ энэ хоёр ингээд энэхүү такси гэдэг шоунд оролцож исэн юм байлээ. Тэр үед нь дахиад нөгөө нэг сэдв нь ингээд гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Одоо энэхүү ингээд Tiara тэ ингээд гарах болсон шалтгаан бойлуулаад гарсан бла 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 энэ гэл тэ тэрхүү зүйлүүд ингээд яригдсан юм байна лээ. Тэр үед нь юу гэж хэлсэн бэ гэхээр Hwayong ингээд ерөн жоохон down play хийгээл тэ ингээд жоохон нэг сүртэй биш юм шиг юм болохгүй л ингээд яриад тий яг
Тэ тухайн үед тэ угаасаа бид нар бүгдээрээ залууч байж тэ айгүй залуухан охтууд байсан. Тэгээл тийм учраас айгүй тийм inexperienced тэ туршлагагүй тийм жоохон хүүхчиг ааштай байсан. Тийм учраас бидний хувьд бол охтуудын дунд бол ингээд conflict зөрчил одоо маргаан бол байсан тэ. Гэхдээ яг хөө энийг бол би зүгээр л тэ бид нэр залуу байсан болохоор туршлагагүй байсан болохоор бүгдээрээ ингээд жоохон хүүхчиг ааш гаргаал тийм юм болсон гэж бодож байгаа гэл айгүй тийм нэг сүртэй юм болгож ярихгүй зүгээр downplay хийгээл ингээл ярьсан байгаа байхгүй юу. За тэгсэн чинь манайхаа энэ одоо шоу air хийсний дараахан заяа зөндөө олон хүмүүс гарч ирээд одоо Tiara-тай хамт ажилладаг байсан former assistant-ууд, former staff-ууд хамт ажилладаг байсан одоо stylist-ууд болон ажилчид туслахууд гээд янз бүрийн айгу 6-7 хүмүүс гарч ирээд одоо хэнийг Хвайоныг илчилсэн юм байна л шууд Хвайоныг илчлээд яг үндэ бол юм болсон юм аа гэж бүгдийг нь ярьж одоо пост энэ хийж эсвэл ингэ гарч ингэж ярьцлаган дээр өгсөн юм байна лээ заяа. Одоо жишээ нь гэх юм бол нэгэн одоо тэ staff member хамт ажиллаж исэн Tiara-тай хамтарч ажиллаж исэн нэгэн ажилчин болохоор энэ тэ хоёр эгчтэй хоёр тэ Хвайон, Хёён хоёр хоёлаа ингээд энэ такси гэдэг шоун дээр ярьсан юм бүгдээр худлаа. Ийм зүйл болоогүй. Эдгээр бол ингээ өөрсдөө талд оруулж ингээ худлаа ярьж гэдэг зүйлийг хэлсэн юм байна лээ. За тэгээ бас нэг ажилт нь гарч ирээд бас ингэж ярьсан байхгүй. Яг тэр үед тэ тэр хөлөө хугалцсан гэдээсэн үе болон тэр одоо Японы тоглолтын үед яг юу болсон тухайн ингэж ярьсан байхгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр 7 сарын 23-ны өдөр заа 2012 оны 7 сарын 23-ны өдөр Tiara-гийнхан MBC дээр Music Core Special гэдэг энэхүү одоо тийм одоо зүйлд оролцоод ингээ перформ хийжсэн юм лээ. За тэгэнгүүтээ түүний дараах нь Хвайо ингээд би ингээд тэ юу яг тэр үеэр тэр тоглолтын үеэр одоо ингэж dressing room лөгөө хувцсаллах хөрөлөгөө ингээд гүүж агаад одоо буруу гიშгэд ч юм уу те ингээд өөрийнхөө шагааг ингээд мултлаад ингээд хугалчихсан гэд ингээд ярьсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь юу эднэр энэ бол улсаан гэдэг хотод болсон юм байл да тэр тоглолт нь. Тэнгүүд эднэр ингээд бөөнөрөө буцааж одоо Соул руу яваад тэгээд эмнэлэгт очсон юм байна. Ингээд менежер энтертэйгэл эмнэлэгт очсон байл да. Тэгсэн чинь тэр эмнэлэг дээр нь ингээд X-ray тэгээ зураг мураг аваад бүх одоо эрдэнтгийн энтер хийгээд эмчин бол ямар ч тийм гэмтэл энтер алгаа тий одоо шагаа мулталсан ч юм уу хугалсан зүйл огт алгаа гэж хэлсэн юм байна лээ зүгээрээ гэд явуулчихжээ. За тэгсэн чинь түүний дараагаар нь маргааш ингээл юу яах хэрэгтэй байсан бэ л да. Япон руу явж нисэх хэрэгтэй байсан юм байна. Нөгөө тоглолт руугаа очих гээд. Тэгсэн чи яг юун дээр хүрээд ирсэн чинь одоо онгоцны бодол дээр маргааш нь хүрээд ирсэн чинь Хёён Хвайон чинь юутайгаа ирсэн гэж байгаа байхгүй юу. Хөлн ингээд гипс түлчсэн ингээ хүрээд ирсэн гинэ. Тайг маягтай. Тэнгүүд ингээл нөгөө менежерийн тэр гайхалтай хүү яасан бэ юу болсон бэ зүгээр гээзтэй юм чинь ингээл тэгсэн чинь үгүй би тэрний чинь дараа ингээд юу яагаад ганцаараа автагаа хамт ингээд өөр эмнэлэг дээр очсон. Битсэн чинь намайг ингээд хөлчин гэмтэлтэй байна гэж намайг ингээд гипст чигсэн гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэнгүүдээ ингээл явж мав чадахгүй хөөстөө өвдөд энэ төр гэл тэгжсэн гинэ. Тэнгүүдээ яг онгоцны болоор очингуудаа ингээд онгоцны бодол дээр ажиллаж байгаа хүнээс надад тэрхэн зэрэг аваад ирэж би одоо өвдөд энэ төр гэд тэрхэн зэрэг авчруулж суусан юм байна лээ. За бас нэг ажилтан ингэж хэлсэн юм байна лээ. Одоо Tiara-тай хамтарч ажиллах байсан ажилт нь болохоор Хвайон бол ер нь өөрийнхөө personal одоо тий хувийнхаа ажил мажлыг бол дандаа ингээд хамтлагаасаа өмнө тавьдаг байсан тий. Ерөөсөө тэгэж хамтлагтаа зориулж ингэж одоо хичээж ажиллаж одоо тий хүч чадламраа гаргадаггүй байсан. Зүгээр ингээд өөрийнхөө хувийнхаа юмнуудыг хийх хэрэгтэй. I have to take care of my personal tasks гэл ингээд явцдаг байсан гэл тэгэж тийм юм хэлсэн байгаа. За тэгээд энэ Tiara хамтлагтай хамтарч ажилладаг байсан одоо stylist нь заяа. Former stylist нь ингэж хэлсэн юм лээ. Хвайоны зан авир бол үнэхээр амар муухай бүдүүлэг айгуу тийм зохисгүй зан авиртай байсан гэж хэлсэн заяа. Ялангуяа тэгээд өөрсдөнд нь хамтлагт нь ингэж ажилладаг байсан ажилтнууд руугаа бүр амар муухай одоо зан гаргадаг байсан гэдгсэн. Стайлист нь бүр ингэж хэлжсэн байл лээ. Хвайон тийм зан авиртай байсан. Нөгөө гişүүд нь бол ямар ч тийм буруу юм хийдэггүй байсан гэж хэлсэн юм байна лээ. Тэнгүүдээ бүр ингэж хэлсэн юм байна. Энэ Хвайон чинь өөрийнхөө стайлист интервьюдэгээ те эсвэл тэр салон те стайлист нь ажилдаг байсан тийм өөр одоо жоохон хөгшин ч юм уу те хөгшин бишээ өөрөөс нь ихч ахмад хүмүүсийгээ бол солонгост яадаг үлээ одоо оны интер гэж дууддаг штэ эмэгтэй хүн байвал оны интер гэж дууддаг те тэнгүүд Хвайон өөрөөс нь ахмадаа гэдгийг мэдсээр байж албаар оны гэдэг үгээ хэрэгэлдэггүй байсан шууд нэрээр нь дууддаг айгуу тийм informal маягаар дуудаж харьцдаг байсан гэсэн түүнээс гадна стайлистуудыгаа яг нэрээр нь дуудаад ингээд ярихын оронд шампунь минь гэж дууддаг гэсэн. Хөө чи миний шампунь үсттэй баг ухаана. Тэгээ шампуна чи ингэж гэдэг ингээд шампунь гэж дууддаг гэсэн гинэ.
Like what the fuck те. За тэгээ яаж яагаад яг энэ үеэр нь заяа манайхаа нэгэн text message заяа message screenshot лик хийгдэж цацагдсан байгаа. Тэр нь хэний хооронд байсан text message вэ гэхээр Hwayeon-ы нөгөө нэг ихэр нь болох Hyoyeon болон T-ара хамтлагийн залуу гишүүн болох Aram энэ хоёрын хооронд бичигдсэн тэрхүү text message нь ингэж лик хийгдсэн ба тэр бол үнэхээр амар байсан заяа. За ямар text message байсан бэ гэхээр үсттэй Hyoyeon Aram л ингэж хэлсэн байхгүй би Hyoyeon байна гэлтгсэн чинь Aram нь болохоор айгүй хөөрхөнтэй өө за сайн байна уу гэлтгсэн чинь Aram тэ чи ингэж чамд ингэж анхаарал санаа тавьдаг ингээ хүмүүст бол чи баярлсан талархснаа илэрхийлж сурах хэрэгтэй. Чи хэрөө ингээд зодуулмаргүй байгаа бол яг яаж аашилж байгаа над ааш зангаа ингээд татаарай те ингээд ер нь ингээд хүмүүсийн ярьж байгаа одоо цурхлууд ингээ айгүй хурдан тарахдаг юм штэ. Би одоо юмыг сонсож байгаа гэсэн маягаар тэгж хэлсэн байгаа байхгүй юу. Тийм болохоор битгий ингээд ийш тэшээ явж ингээд худлаа ингээд gossip ярьж яваад ээ. Би өстэй айгүй амар ууртай байна. Тэгэхээр хоёлаа ингээд уулзаад хэрэггүй баха яг одоо би яг л айгүй ууртай байгаа болохоор гэж хэлсэн мэл. Тэгснээ Hyoyeon дахиж өргөжлүүлээд те. Би эсвэл буруугаар ойлгоцсон юм уу? Чи ингээ хоёлаа уулзаад ингээд ярилцмаар байна уу? Чи миний одоо тэг буруу ойлголцлыг гаргаханд бол ингээд уулзаад ярилцмаар байна уу? Эсвэл одоо чи шууд уучлалтаа гуймаар байна уу гэж асуусан юм. Тэгсэн чи Aram ингээл өө би чамайг ерөөсөө юу яриад байгааг чи мэдэхгүй байна. Гэхдээ хоёлаа ингээ уулзаад ярилцъя. Гэхдээ би бол ингээд те ямар ч өөрийгөө буруу юм хийсэн гэж бодохгүй байна. Тэгээд надад ингээд те өөрийгөө ерөөсөө ийм үг сонсож байгаа гэдэгт итгэхгүй байна гэсэн ухааны юмыг ярьсан юм байна лээ. Тэгсэн чинь Hyoyeon бүр айгүй амар зэ. Oh baby you should just go away энэ гэсэн байхгүй. За хонгор минь чи зүгээр цаашаа зайл арилтэй алга бол би өстө чамайг одоо Music Bank Festival дээр те би чамайг өстө одоо шороо гэж тоосыг чинь гөвтл зодох болондоо чи зүгээр л харж байгаараа зүгээр л хүлээгээд ээжээ те би чиний ингээд шууд нүрэг чинь майжаад чи хизээч зургтны өмнө одоо зургтан дээр те телевизээр гарч болохгүй бол чинь ингээд нүрэг чинь майжна чи зүгээр л хүлээгээд зогсчээ заа юу нохоонууд те яг одоо зодуулсан үедээ л юмыг ойлгож авдгийн. Тэгэхээр одоо чи зүгээр хүлээгээд байж тэнгуүтээ чи одоо өлөгчм энэ төр гэж дуудсан байгаа байхгүй юу? Тэнийг өлөгчм миньстэй би чамайг харж байгаараа би өстө чамтай тааралднаа уулзнаа энэ төр гэдтэй чи өстө үнэхээр хов хүргэхтэй сайн юм а энэ төр гэдэг аюу тийм амар занл хийсэн амар юмнуудыг битсэн текст мессеж нь лик хийгдэжээ. За тэгсэн чинь одоо нөгөө нэг Hyoyeon-ы яг энэ тухайн үеийнх нь лейбл нь олох BAM Entertainment гэдэг энэ хүү entertainment нь бас одоо энэ мессеж нь бол үнэхээр яг жинхэнэ мессеж мөн байсан гэд confirm хийсэн юм лээ. Гэхдээ ер нь жоохон бас л downplay хийх гээл те. Энэ яг мессеж Hyoyeon-ы мессеж бичсэн мөн байсан. Гэхдээ тухайн үед Hyoyeon бол ингээд айгүй залуу байсан, тэгээ жоохнороо байсан. Тэгээ өөрийнх нь ихэр нь ингээд бусад хамтлагийнхаа гишүүдээрээ дээрлэхүүлээд бүлэд байгаа болохоор угаасаа хүмүүс чинь тэгээ гэр бүлийгээ өмөрхийг л хүснэ. Өөрийнхөө ихрийг дүүгээ ингээд тэгээ дээрлэхүүлээд байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгээл тийм болохоор ингээд дүүгээ өмөрөл юм хийсэн байгаа. Гэхдээ ерөөсөө яг үүндээ бол Hyoyeon тэгээ T-ара дотор ингээд ямар шухан юм болж байгаа гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ингээд харахад л дүүн ингээд хүлээдсэн болохоор ингэж өмөрч юм хийсэн юм а гэтээ залуу байсан байна уучлаарай гэдэг нэг ийм одоо тэ apology гэх юм уу тийм имийг entertainment label нь хийсэн юм байна лээ. За тэгээд энэс нь болоод штэ тэ энэ баахан одоо хамт ажилдаг урд нь хамт ажилд үгээсэн хүмүүс нь гарч ирж иймэрхүү юм яриад за энэ text message хүртэл нь энэ төр гэдэг эднэр нь хүртэл ингэ лик хийгдчихсэн учраас Hyoyeon болон Hwayeon хоёр хоёулаа бас амар үзий ядагдсан байгаа бүр амар backlash авч исэн. Тэгээ хүмүүс бол энэ хоёрыг зүгээр Hwayeon-ыг бол зүгээр л victim болж тоглосон юм байна те. Яг үүндээ бол хамгийн болж бүтэхгүй те. Айгу муухай заваа хорон хүн нь тэ шулманд бол ингээд тэ чи байсан юм байна штэ тийм байж зүгээр байгаа охтуудаг T-арагийн охтуудаг те ингээд одоо буруу юм хийсэн болгоод бусдаар үзэн ядуулж исэн юм байна тэрийг аль бөө юм болж исэн юм байна лээ. За манайха 2017 онд иймэрхүү юм болцоход тэгээ яг энэ 2017 оны сүүлээр чинь T-ара хамтлаг одоо ингээд тэ лейблээсээ гараад ингээд гэрээгээ сунгаагүй жоохон төр завсарлага авч байгаа гэсэн үг. Тэгээ ер нь энэ зүйл мөл нь бол ингээд жоохон намжсан гэсэн үг байхгүй юу. Тэгсэн чинь дахиад л манайхаа ёо өстө ядраад дахин гарч ирдэг ховж өвдөө энэ сургал 2024 онд энэхүү одоо драма дахиж гарч ирсэн байгаа сэргсэн. Яагаад вэ гэхээр 2024 оны 11 сард одоо тэрхүү нэг T-арагийн харьяалагддаг байсан MBK гэх тэрхүү лейблийнх нь CEO гүйцэтгэх захирал байсан Kim Kwan-soo гэдэг эрэгтэй Let's Go гэд энэ одоо шоун дээр орсон юм байна. Тэр үедээ яг
тэр драмагийн тухай ярьж гисэн байхгүй. Ер нь юу гэж ярьсан бэ гэх юм бол те яг 2012 онд юу болсон бэ гэхээр үстэй те ер нь буруу нь бол Хваянд байсан. Хваян буруутай байсан. Хваян тэгээ ерөөсөө тэгж бүлэдүүлж те ингээд нөгөө охтуудаараа бүлэдүүлээд ингээд гадуур хогдаад янз бүрийн болдоггүй байсан. Хваян бол ингээд айгуу тийм худлаа хохирогчийн дүр тоглож ингээд юм гаргасан те. Ер нь ингээд болж бүддггүй нь бол Хваян байдаг байсан. Тэгээд Хваянаас одоо хүмүүс мэдгүй яг үнэн учрыг мэдгүйгээс болоод тухайн үед бол ингээд нөгөө охтууд амар backlash авч ингээд те хил амд орж хүмүүсээр үзэн ядуулж исэн. Тэгээд тэр үед бол ингээд надад лейблийн CEO-ийн хувьд зүгээс харахад бол айгүй хэцүү байдаг байсан. Тэг ингээд хараад ингээд охтуудыгаа дээрлэхүүлээд одоо хүмүүсээр тэ үзэн ядуулаад байхаг бол харахад айгүй хэцүү байдаг байсан. Гэхдээ би яг тухайн үед ингээд шийдвэр гаргаад тэ битгий ингээд ерөөсөө юм яриа тэ энэ тухай битгий ингээд хүмүүст ярьж тайлбар өгөө зүгээр л уран бүтээлээ хийгээд чимээгүй яваад гэж ингээд зөвлөгөө өгч ирсэн гэдгийг ярьсан. Тэг өөрөөр хэлэхдээ бол хэдийгээр тэ Хваяныг бол ингээд буруутнаа гэдгийг мэдчихсэн ч гэлээ тэ бас Хваян ч тухайн үед айгүй залуухан байсан тэ. Тийм болохоор ерөөсөө Хваяны одоо эсрэг гарч ирээд ч юм уу те үгүй одоо TR-аг нөгөө гişүүд нь ямарч буруугүй Хваян ерөөсө дээрлэхүүлдэггүй байсан. Хваян ч өстө худлаа victim болж жүжиглээд байна ч гэдэг юм уу те. Тэгэж одоо entertainment label-аас гарч ирж юм ярихыг хүсээгүй ягаад гэвэл Хваян залуухан байгаа болохоор бас карьерийг нь боснолчих үе дээ. Тэгээ бас ингэ сэтгэл зүйд нь хэцүү авах үе дээ. Залуу хүнд гэж бодоод ерөөсө тийм юм яриаггүй зүгээр л ингээд бүгдээрээ дугаа байцгаагаарай л гэж одоо хэлээдсэн байна лээ. За тэгээд яг тэр үеэр те бүр ингээд амар ингээд rumor нь яваал хүмүүс ингээд TR-аг нөгөө охтод үзээ ядаадсан болохоор бүр ингээд хин энэ эрэхтэй твчгээ болоод айгүй амар уран хүрээд тэгээ шууд Хваян Хёён хоёрыг дуудаад те оффистаа дуудаад ингээд гэрийг аваад хүрээд гэрийг ч одоо ингээд цуцаллаа. Тэгээд шууд ингээд нүдэн дээр нь ингээд ураа хийцэн гэж аахгүй тэр хоёрын гэрийг нь. Тэнгүүдээ одоо ингээд та хоёрыг ямарч одоо repercussion байхгүйгээр те одоо муу урд дагавар байхгүйгээр ингэж гэрэнэс чинь зүгээр ингэ гаргая тий. Тэгин болохоор та хоёр ингэ зүгээр чимээгүй гараа авчгаа гэж хэлсэн юм байна лээ. Одоо бол ингээл гэрээгээ одоо дуусаагүй хугацаанд дуусаагүй байхад нь цуцалж энтерх юм бол бас жоохон тийм сөрөг үр дагавар төр байдаг шүү дээ. За тэгэх юм бол тийм юм төлөх ёстой ч гэх юм бол тиймэрхүү юм байдаг. А тийхгүйгээр шууд одоо тий зүгээр та хоёрыг гэрэнэс чинь гаргачихъя. Та хоёр зүгээр ингэж чимээгүй гараа явчихаа гэж хэлсэн юм байна лээ. Тэгэд одоо энэ эрэгтэй ингэж ярьсан яг тэр үед ингээ бүр амар ингээл нөгөө охтуудыг ингээл хүмүүс муулаалтай ингээд яриадсан болохоор сүлдээ бүр нөгөө охтуудынх нь эцэг их нь те хурж ирж энэ CEO-д нь ярилцсан байлээ. Та нар одоо те ингээд нөгөө охтуудыгаа бидний охтуудыг те ингээд буруу юм хийгээгүй хүмүүс ингээд хүмүүс фэнүүд нь ингээд үзэн ядаад байхад ерөөсөө гарч ирж өмөрчтэй яг юу болсон тухай ингэж ярихгүй байгаа юм бол бид нэр одоо эцэг эхчүүд нь ингэж юу ана пресс конференс хийж хэвлэлийн баг хурал хийгээд те ингээд яг юу болсон тухай ингэж ярьж одоо хамаг одоо evidence энтрийг те proof энтрийг нь харуулах болон шүү энтер гэл тэгжсэн юм байна лээ. За тэгээд энэ CEO нь ийм одоо нэвтрүүлэгт оролцоод ингэж ярьсны дараа хэдхэн өдрийн дараагаар Хваян өөрийнхөө Instagram дээр гарч ирээд энэ тухай одоо statement хийсэн маа. Тэнгүүтээ ер нь бол юу гэж хэлсэн бэ гэхээр те ер нь бол тухайн үед юу болсон тухай бол би бодоод айгүй ингэж гимшдгээ те. Тэгвэл би ингэж энэ гүйцэтгэх захирлаас юм асуумаар байна те. Яагаад одоо те бүхэл бүтэн 12 жилийн өмнө болсон энэхүү драма гаргаж ирж яриад тэр намайг муу хүн болгож харагдуулах гад яриад миний нэр мэрийг ингэж меншн хийгээд худлаа юмнуудыг яриад байгаа юм бэ гэд ингээд те тим юмыг би асуумаар байна гүйцэтгэх захирлаас гэд team statement тавьсан байгаа юм. Тэнгүүтээ бүр цаашлаа ингэж ярьсан байгаа. Яг үнэндээ бол би үнэхээр TR-гийн бусад гишүүдэрээ бүлэдүүлдэгнээс үнэн байсан. Verbally бүлэдүүлдэг байсан, physically бүлэдүүлдэг байсан гэж ярьж байгаа байхгүй юу. Ингээд хил амар доромжлох ч үе байсан. Түүнээс гадна ингээ өөрийнх нь бие мэндэн ч гэсэндээ хүрэх одоо тийм одоо үе байсан. Тэгээ би яг ингээ ягаад твчээд TR хамтлагтай байгаад идэв гэсэн бэ гэхээр за ингэж аал гайгүй болчих байлгүй дээ. За ингэж аал дээр төхөөлгүй дээ гэл тэ ингээ хүлээгээд байдаг байсан. Гэхдээ би бол яг үнэнгээ хэлж гин. Би бол ингээ үнэхээр бүлэдүүлдэг байсан гэж тэрийгэ ярьсан. Тэгэд үүнээс гадна бас ингэж хэлсэн. Яг би өөрийнхөө те ингээ шагаагаа гимтээсныхаа дараагаар би бүр ингээд те бүх гişүүдээс уучлахгүйгаа зөв уучлаараа би ингээ хамт ингээ дуулж чадхаа те тоглолтоо хийж чадхаа болчлоо. Тэгээ би бүр ингээ гуйсан гэж байгаа байхгүй нөгөө нэг өөрийнхөө одоо менежерээс те би ядаж ганцхан дуулчих л да энэ гэж бүр ингээ гуйж исэн. Тэгэхэд бол зөвшөөрөөгүй те би айгүй санаа зовоод те надаас л ингээд нөхдөд маань ингээл те илүү ингээд юм хийх шаардлагатай болчлоо гэж айгүй санаа зовоод би бүгдээрээ нууцлахгүй. Тэгэд ер нь би ингээд угаасаа айгу тийм гимшиж одоо тий буруутай юм шиг хангаж исэн гэл тэгжсэн. За тэгээд түүнээс гадна ингэж хэлсэн байгаа яг тухайн үедээ өөрөө уул нь яг
гарч ирээд хэвлэлийн баг хурал хийх гэжсэн мэл да яг тэр тухайн үед 2012 онд ингээл энэ room нь гарч байгаа үед тэгээд ингээ гарч ирээд яг өөрийнхөө бүлэдүүлжсэн энэ ингээл хамаг одоо evidence центрээ шоу хийнэ тэг ингээ харуулнаа гэд уул нь хэлсэн мэн CEO гүйцэтгэх захиралтаа тэгсэн чи гүйцэтгэх захирал нь за чи одоо тэгээд хэрэггүй хэрв чи ингээд чимээгүй одоо тий энийг орхичих юм бол ингээд би чамаа зүгээр ингээд юунаас чин гаргаа явуулчих яа гэрэнээс чин гаргаад одоо энэ TR-аас ингээд гаргачих яа ямар ч тийм одоо тийм үр дагавар ингэх хэвээр тийм төлбөр төлөх хэвээр энэ гэж одоо асуухгүйгээр чамайг зүгээр гэрэнээс чин гаргаад өгьё гэж хэлсэн. Тийм учраас би ингээд те би болон манай ихэр бит хоёр ингээд гэрэнээсээ гараад энэ лейблээс гарсан байгаа гэж ярьсан. За Хёён ч гэсэндээ яг энэ үеэр гарч ирэл пост хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор би одоо яг тухайн үед те 20 настай байсан. Тэгээд өстө юу хийхээ мэдээгүй. Зүгээр яг хуу манай те ихэр ингээд манай дүү ингээд айгу хэцүү одоо зам одоо тэ хэцүү үеийг тулаа явж исэн болохоор би ингээд айгу одоо юу хийхээ мэдэхгүй болохоор дүүгээ өмөрөхгүйд ихрээгээ өмөрөхгүйд ингээд тэ айгу тийм буруу шийдвэр гаргаж хүн амьтанд л юм бичиж ийсэн. Тэгэд би юу н буруу үйлдэл хийсэн гэдгээ мэдж байгаа айгу тийм жоохон өгчөг үйлдэлтэй хийсэн гэдгийг бол мэдэж байгаа. Гэтэ ер нь бол тэ хүн гэр бүлийн хамгаалахын тулд юу хийдэг шүү дээ гэсэн ухаантай тийм постыг бичсэн байгаа юм байна лээ. За тэгээд энэ постыг хийсний дараагаар нь TR-гийн нэгэн former trainer тэ өмнөх хуучин trainer нь гарч ирээд одоо Хваяныг ер нь өмгөөлсөн юм байна лээ. Хваяны талд орж юм хэлсэн байна лээ. Би ер нь ингээд TR-гийн бусад гишүүдтэй охтуудыг Хваянтай ингээд жоохон муухай харцдаг байсныг мэднэ гэд хэлсэн байгаа хгүй. Тэгээ бүр ингэж хэлсэн байна лээ. Би нэг удаа яг тэр 2012 онд Хваяныг хөлөө гэмтэх үед нь хоорондоо бичлэлсэн мессежийг нь олж харж уншижсэн гинэ. Групп чатыг нь уншижсэн гинэ. Тэр үед болохоор ингээл Хваяа ингээл амар ингээл уучлалт гуйгаал тэ өөстө уучлаарай манайхаа тэ би ста ингээ хөлөө гэмтэж эхлэе ингээ надаас ч л та нар ингээд яах боллоо тэр гэл тэ өөрснөө надгүйгээр ингээ перформ хийх боллоо уучлаарай ингээл гуйсан чинь уул нь бол тэ зүгээр жирийн хүмүүсээсэн бол тэ сайн одоо найзууд ч юм уу тэ байсан бол тэ оо яана өстө зүгээрээ саа зовлтгүй хурдан идгээрээ get well soon тэ энэ гэл нэг тэ тийм санаа тавьж байгаа тиймэрхүү мессеж бичих байдаг. Тэгтэл эсэргээрээ те энэ охтууд нь яг тэр одоо миний ингээ хөл өвдөөд ингээ бүр амар хавтцсан байна энэ гэсэн мессеж рүү ингээд хариу бичингүүтэй LOL хаха энэ гэсэн жоохон шоолж молсон юм шиг те тийм мессежнүүдийг бичсэн байсан. Би тэрийг нь олж уншсан гэж энэ former trainer нь ярьсан байгаа. Тэгээ бас ингэж ярьсан байлаа. Ер нь ингээд те өмнөх яг нөгөө нэг original members-ууд нь шүү дээ. Бүр яг хамгийн анх debut хийхэд нь л байсан яг тэр нөгөө нэг одоо original гишүүд нь болохоор ер нь ингээд шинэ гишүүдийг орж ирэхээр айгу тэд нартайгаа муухай харьцдаг. Ягаад вэ гэхээр одоо бид нар ингээд те анхнаасаа 2009 оноос хойш хавуулаад ингээд айгүй энэ хамтлагийг алдартай болгохын тулд ингээд хамаг хүч хөдөлмөрөөр оруулчихсан байхад шинэ гишүүд орж ирээл тэгээ бидний одоо те хүч хөдөлмөрөөр гаргасан хэдэн жил ингээд гаргасан одоо хөлс хүч хөдөлмөрийг ингэж дээр орж ирээд ингээ баг өнгөө юм дээр ороод ирчлээ те гэсэн маягтайгаар ингээ шүлээж авдаг байсан гинэ. Тийм учраас ингээд ер нь жоохон шинэ гişүүдээ resent хийж одоо жоохон гадуурхаж энтердэг байсан гэж энэ former trainer нь ярьсан байна лээ. Тэгээ бүр ингээд Хваян нэг хэсэг тэр одоо байрлаж исэн байрныхаа одоо зочны өрөө бишээ нөө том өрөө гэж ярьдаг штэ те living room дээр бүр амьдарчсэн гэж аахгүй унтчихсан. Ягаад вэ гэхээр нөө альч охтууд нь Хваянтай хамт нэг өрөөгөө ингэж share хийж roommate байхаг хүсээгүй учраас ингээд жоохон гадуурхад Хваян юундаа унтдаг байсан те living room дээр унтдаг байсан гэдгийг бол хэлсэн байгаа. За тэгээд энэхүү лейблэнд байсан бас нэгэн одоо яг одоо trainee гэж байдаг штэ те ингээд дебют хийх гээд айдл болохоо гараж ирэх гэж байгаа одоо дасгалжуулагдаад явж байгаа тий хүн гэсэн үг. Тэр trainee ингэж хэлсэн юм байна л яг TR-аг ингэж бас ингэ trainer хийгдэж явах үеэрэлтэй бас хамт байсан team trainee юм байна л тий. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр би яг ингэ өөрийнхөө нүдээр бол тий ингэ яг TR-гийн бусад гишүүд ингэ Хваяныг бүлидэж интернет хаг бол ерөөсө хараагүй. Гэхдээ Хваян ер нь жоохон хэцүү байгаа юм шиг бол харагддаг байсан. Жохон ингээд жохон сэтгэл санаагаар унаад ч юм уу жохон хэцүү байгаа юм шиг байгаа юм шиг нь бол ингээд харагддаг байсан гэж хэлсэн байна лээ. За тэнгүүтээ бас нэг удаа Хваян яг тэр нөгөө нэг лейблийнхаа ингээл те барилга руу орж ирсгийг нь харсан гинэ. Нэг өрөө рүү орж ирсэн. Тэгсэн чинь харсан чинь Хваяны ингээд царай нь ингээд амар улаачсан байсан гинэ. Тэгээ яг ингээд хүнд алгадуулсан юм шиг те хүнд алгадуулаад ингээд хацар нь улаан болцсон юм шиг тийм царайтай орж ирсэн гэж хэлсэн байгаа.
За тэгээ үүний дараагаар ингээл баахан хүмүүс яриад унангууд нь ингээл их зарим хүмүүс болохоор тэ ингээд хойны талд орсон юм байлээ фэнүүд. Тэ өө яна хойноос та чиний талд байна. Би угаасаа дандаа чиний талд байсан ч гэдэг юм уу тиймэрхүү юм ярьж байгаа. Зарим хэсэг хүмүүс байсан бол хэсэг хүмүүс нь битгий худлаараад энэ хойон хё ингээд энэ хоёр ихчдүүс бол тэ бүр ингээ үнэхээр мэрэгжлийн victim-нууд болчихсон тэ бүр ингээд амар хохирогчийн дүр тоглодог өөрснөө буруу юм хийчгээд энэ төр гэдэг тэ тэгэж одоо эднэрийг буруутгачихсан хүмүүс ч гэсэндээ фэнүүд ч гэсэндээ байсан юм лээ. За тэгсэн чинь хойон дахиж нэг Instagram пост хийнгүү тэ манай тэ ихэрбт хоёр бол энийг бол зүгээр л мартмаар байна. Энэ TR-тай холбоотой энэ бүх зүйлийг бол зүгээр л мартаад move on хиймээр байна. Зүгээр л одоо тэ ирээдүйлэг урагшилмаар байна, мартмаар байна. За тэгээд хэрүү бит хоёрын тухай ингэж дахиж худлаа юм гаргаж ирээд тэ ингээ худлаа юм яриад байх юм бол юу яах вэ шүү? Legal action авах болно шүү. Тэ ингээ хууль зүйн арга хэмжээ авна шүү. Одоо шүүхтэж мөхтөн шүү гэсэн юм шиг байна тэ. Тийм одоо threatening зүйлийг хэлсэн юм байна лээ. За энэ бол айгүй амар драма байгаа. Үнэхээр аимшигтай одоо дулаан шугаан байсан гэсэн үг. Тэгээ хүмүүс бол угаасаа энэ драманаас л болоод Tiara хамтлагийн нэр хүндэнд буураад тэгээд ер нь ингээд дуумнууд нь ч гэсэндээ нэг амар хит болохоо болоод л тэ ингээд хүмүүс айгүй фэнүүд энэ төр үзэн яддаг болоод тэгээд ер нь ингээд 2017 онд одоо яг тарах бол биш заяа зүгээр ингээд лейблээсээ гараад одоо төр завсралга авахар шийдсэн гэж фэнүүд ярьдаг юм байна лээ. Тэгээ фэнүүд нь бол тэ яг гол буруутгаж байгаа хүн нь бол ер нь лейблийг нь л буруутгадаг юм байна лээ. Тэ анханасаа зүгээр амар мундаг байсан 6 гишүүнтэй хамтлаг те яг рэпер нь байвал байна юу нь байвал байна дуучны main vocalist нь байвал байна те эсвэл яг гол бүжигчин байвал байна гэл нэг ер нь солонгосын группуд чинь тийм байдаг штэ те яг нэг айгүй гол бүжгээ авч явдаг хүн нь яг нэг гол rap хийдэг хүн ч гэдэг юм уу те яг нэг гол амар өндөр ингэж дуулдаг хүн ч юм уу те эсвэл нэг visualize хийдэг хүн ч юм уу те айгүй гол дүр төрх нь болсон хүн ч юм уу те нэг өөрөөс гэсэн нэг ролтой байгаад байдаг штэ те тийм одоо бүр яг бүрэн төгсд болчихсон тийм групп дээр яах гэж ингэ шаал хоёр хамаагүй те хоёр гишүүнийг нэмж орж ирүүлээд 8 хүн болгоод ингэсэн юм бэ тэрнээс шин болоод л ингээд те энэ хадлаа ингээ үгүй боллоо гэж ярьдаг юм байл. Тэгээ зарим хүмүүс юу гэж боддог вэ гэхээр тухайн үед нөө Tiara гарч ирж байгаа Tiara бол одоо Sony шидэ те нөө Girls Generation хамтлагийн яг өстө өрсөлдөгч нь гэж ярьдаг байсан юм байна лээ. Яг ингээд Sony шидэг ингэж бутаавж чадхаар те яг зэрэгцэж ингэж өрсөлдөж чадхаар хамтлаг гэж ярьдаг байсан юм байна лээ. Тэгэнгүүт энэ лейблээс нь Sony шидтэй адилхан болох гээд зэрэгцгээд ингээд хүн юмсан гэж яриад байдаг юм байна лээ. Тим одоо ховж байдаг. Ягаад вэ гэхээр Sony шидэ хамтлагч нь 9 гишүүнтэй байсан санагдаад байна. Айгүй амар их гишүүнтэй байсан штэ. Тэнгүүд яг тэдний зэрэгцээд одоо те тэд левел хүрэх гээд 2 гишүүн нэмээд ингээд 8 хүн болгосон ч гэх юм уу те. Тим юм хүмүүс ярьдгийм байх лээ. За бас нэгэн цурхал байгаа. Тэр нь болохоор угаасаа батлагдаагүй цурхал. Зүгээр угаасаа Sony шидэ Tiara хоёр ингээд жоохон competitors байсан те өрсөлдөгчд байсан учраас Sony шидэ хамтлагийнхан эсвэл Sony шидэгийн одоо лейбл ч юм уу те албаар энэ амар цурхлыг ингэж гаргаж ирсэн гэж яриад байдаг юм байна лээ. За яг үнэхээр энэ тэ Hwayeon болон Tiara-гийн нөгөө гишүүдийн дунд иймэрхүү зөрчлөн байсан энэ хувьд бол байсан л баг. Гэхдээ энийг бүр амар давслаал ингээл интернетийн хүмүүст улам амар ингээд цаашлуулаад ингээл амар том ховж болгож чадсан одоо яг талд хүмүүс нь болохоор Sony шидэгийнхэн тэ өөрснөө ингээл янз бүрийн юм хүн бичиж мичээл хүмүүсэр юм хүн бичүүлээд ч юм уу тэгэж одоо тим юм хийсэн гэж бас солонгосын одоо K-pop jet тэ K-pop-ын фэнүүд гэж ярьдаг юм байна лээ. Энэ бол зүгээр угаасаа цуурхал. За манайхаа одоо тэгээ хэдүүлээ энэ гişүүд маань юу хийж байна гэдэг тухай ярьцгаая. Тэгээ би та нартай түрүүн хэлсэнтэй хамтлагийнхан маань одоо яг гол 4 гişүүд нь буцаж хурж ирээд comeback хийж гисэн байгаа. Comeback альбомоо гаргачихсан байгаа. Одоо тэгээ уран бүтээлээ actively хийгээ явж байгаа. За гэхдээ энэ гişүүд маань ер нь хувийнхаа амьдрал дээр юу хийж байна гэдэг тухай хальт яриад тахай заяа төгсгөлдөн. Hyomin болохоор соло артистаараа уран бүтээлээ хийгээ явж байгаа. Тэгээ бас нэлийн одоо солонгос дундаа ч юм уу те инфлюенсер гэж одоо тийм нэр хүндийг бас аваадгсан юм байна лээ. Ер нь ингээл те брэнд өнтерүүдтэй хамтраал ингээл юм промот хийгээ явж байгаа гэсэн үг. Түүнээс гадна моделинг хийж исэн. За тэгээд өөрийнхөө
clothing line-а хүртэл clothing brand-а хүртэл ингэж launch хийсэн юм байна лээ заяа 2021 онд. Тэр нь болохоор Say No More гэдэг нэртэй тийм clothing line гэсэн. Бас ер нь тэр нь айгүй амжилттай явж байгаа бизнес гэж сонссон. За энэ юм болохоор бас тэ influencer хийгээл брэнд интертэй хамтраад promote хийгээ явж байгаа. Түүнээс гадна actress хийж байгаа. Одоо жүжигчин тэ. Тэгээд Mask Studio гэдэг тэрхүү газартай entertainmentтэй гэрээ хийчихсэн. Тэгээд жүжигчнэрээ гэрээ хийчихсэн бас ингээ айгүй амжилттай явж байгаа юм лээ. Одоо чинь ингээд гэх юм бол Profitable Cage гэдэг нэртэй ийм цувралт нэг эмчийн дүрт тоглолт юм байна лээ. За түүнээс гадна манайхаа нэрээ би энийг сонсоод айгүй шоконд орсон. Terror би тэрийг бол бүгдийг нь үзээгүй. Та нар сонсноо Terror гэдэг нэг тийм богино цувралууд гэсэн үг. Цувралт биш юм яа. Нэг цуврал агаал юм л да. Гэтэ нэг анги болгоно нь өөр зүйлийг харуулдаг. Манайхаа яг тэ үргэлжлээ яваад байдаг гэсэн үг. Тэгээ яг тийм одоо American Horror Stories гэдэг та нар мэдэх үү? American Horror Story биш шүү. Stories гэдэг олон тон дээр заяа. Тэр чинь нөгөө нэг American Horror Story-гийн одоо franchise-аас нь гаргасан шинэ одоо цуврал нь байсан шүү дээ. Тэр нь болохоор ингээд анги болгоно нь өөр түүхийг харуулдаг. Одоо Black юу-тай адилхан гэсэн үг, Black Mirror-тай адилхан гэсэн үг заяа. Ер нь тэгээд бас ингээд жоохон thriller маягийн, аимшигын маягийн заяа, horror маягийн тийм цуврал юм байна лээ заяа. Terror. Би нэг яаж мэддэг вэ гэхээр нэг ангийг нь ярьсан. Stephanie Su. Тэр бүст амар сонирхолтой байсан манайхаа. Би та нарт нэрээ хэрэг хүсвэл maybe ярьж өгч магадгүй заяа. Мэдгүй. Би яг Stephanie Su шиг айгуу гоё сонирхол ярьж чадах мэдгүй байна. Бараг жилийн өмнө сонслоо. Хизээ тавьсан байла. Амар сонирхолтой байсан. Бүр айгуу амар тийм plot twist энтертэй заяа. Бүр ингэ солиоруулмаар what the fuck гэмээр тийм ингээл цохол мохол амар ирж мэргэдэг заяа. Тэгээ тийм амар сонирхолтой тийм Terror гэдэг цуврал байсан. Би тэрийг нэр бүгдийг нь үзнэ гэж бодоод байгаа. Би ерөөсөө үзээгүй. Зүгээр Stephanie Su-гийн нэг ангийг ярьж байгааг л сонсоод надад амар гоё санагдсан. Тэгээ тэрнээс хойш үзнэ гэж бодож яваад ерөөсөө үзээгүй байгаад байгаа. За тэгэд бүр Terror дээр тоглож исэн байлээ манайхаа. Аха. Энэ юм маань Terror дээр тоглосон юм байна лээ. За ер нь тэгээд ер нь айгу бас алдартай жүжигчнээ хийгээ явж байгаа юм байна лээ. За миний нөгөө хайрт bias маань Jion болохоор бас жүжигчнэрээ явж байгаа. Тэгээ бас өөрөө соло карьераа хөөгөөд бас өөрийн хэмжээнд те ингээ гоцлол дуу муу гаргаад бас одоо явж исэн юм байна лээ. За тэгээд Jion маань бас нэлээд одоо те дулаан шуганд татчихсан юм байна лээ. Ягаад вэ гэхээр 2022 онд Солонгосын айгуу тийм алдартай baseball player star болоо Hwang Jae-gyun гэдэг заяа. Тим надад залуутай суусан юм лээ. Тэгээд юу нь бол те хурим нь бол бүр сүртэл юм байсан гинэ. Амар тийм ээлөөстэйг оролцуулаад л те Солонгосоо ээлөөстэйг оролцуулаад сүртэй нэжгэр хурим хийсэн гинэ. Тэгсэн чинь 2024 онд 2 жилийн дараа салаад тагсан юм байна лээ. Тэгээд яасан бэ гэхээр нөхрийг нь өөрийнх нь араар тавьсан гэж хүмүүс ховж яриад байгаа юм байна лээ. Нэг тэр залуу нь яг тэр үедээ ингээд нэг эмэгтэйтэй гадуур явж байгаа нь ингээд зураг цацагдсан гэдгсэн. Гэхдээ энэ хоёр бол аль нь ч те энийг ерөөсө confirm дээр хийгээгүй зүгээр салах болсон шалтгаан нь болохоор зүгээр л тэгээ таарч тохирохгүй байсан гэж тэгж хэлсэн юм байна лээ. За Curie болохоор бас жүжиглээд явж байгаа. За тэгээд бас соло одоо хөгжмийнхаа соло карьер дээр бас ингээ ажиллаад явж байгаа юм байна лээ. За харин одоо манайхаа нөгөө нэг айгу амар жоохон ер нь хамтлагаасаа гарснаас хойш бараг амьдрал нь бүтлгүүцсэн ч гэх юм уу те нэг тэр гишүүнийхэн тухай яриад тий заяа. Тэрний юу гэхээр хинбэ гэхээр Aram гэдэг нөгөө нэг гишүүн наа. Тэр гишүүн яасан бэ гэсэн чинь хамтлагаасаа ингээ өөрөө гарсан штэ өөрийнхөө хүслээр ингээд 2013 онд гараад за тэгчгээд уул нь соло карьерээ хөөн мөн гэл ингээ гарсан юм байна лээ. Тэгсэн чинь соло карьер нь бол ерөөсөө яваагүй гэсэн. Ингээд айгүй бүтлгүүцсэн, фейл хийсэн. Тэгээд ер нь тэрийг орхисон юм байна лээ. Соло карьераа хүн гэдснээгээ орхисон гэж хэлжсэн. Тэгээ бүр ингээд ер нь л айгүй хэцүүхэн одоо амьдралыг тулаадчих юм уу? 2024 оны 4 сард өөрөө одоо амийг хорлохыг завцсан байхгүй. Тэгээд ашгүй ингээд яг хүн олоод амиа хорлох гээд ингээд яцсан байгааг нь олоод тэгээд эмнэлэгт аваачаад амьд гарсан юм байна лээ. За тэгээ бас юу ч тэ энэ Aram чинь өөрийнхөө найз залуутайгаа хамтраад ингээд фэнүүдийгээ болоо ингээд өөр бас ингээд байгууллагуудыг scam хийсэн луурцсан те 37 мянган воныг 37 мянган вон гэсэн баха сая вон юм уу ямар ч сан 24 мянган доллартай тэнцвүүц хэмжээний те тийм мөнгийг одоо фэнүүдээс ингэж scamдэж авсан гэсэн.
Тэгээд одоо 3 ингэж скам дулсан луур дулсан хүмүүс нь ингээд цагдаа магдаад очиод тэгээд ингээд бөөн хэрэг болсон юм байна лээ. Тэгээд юу шийтгэл авсан гэсэн баха ял мал авсан юм шиг үлээ. За тэгээд уул нь бол 2019 онд ингээд гэрэлсэн байна лээ. Тэгчгээд тэр одоо эхнийхээ нөхөртэй ингээд 2 хүүтэй болсон байгаа байхгүй. Тэгчээд ерөөсөө ингээд бас гэрэлт нь таарч тохирохгүй лээсэн юм шиг үлээ. Тэгээд салсан. Тэгтээ ингээд хүмүүс бүр ингээд энэ хэнийг салхаасаа өмнө те аримыг эхнийхээ нөхрөөсөө салхаасаа өмнө ингээ өөр айл үжин найз залуудаа болчихсон тэрнтэйгээ баг удахгүй гэрлэх гэж байгаа. Нөгөөдгөөс салаагүй жиж нөгөөдгтэйгээ баг гэрлэх гэж байгаа энэ гэсэн тим юм яригдаж эхэлсэн байгаа. За тэгээд өөрийнх нь хуучин нөхөр нь аримын тухай ингэж ярьсан байгаа. Ингээд юу яадаг байсан? Хүүхдүүдээ абьюз хийдэг байсан, хүчрхийлдэг байсан, тэгээ неглект хийж тоож модаггүй ингэж одоо хохироодог байсан энэ төр гэж те. Тим зүйлийг нөхөр нь ярьсан байгаа. Хөрөөсөө сасныхаа дараа нийлсэн тэр найз залуутайгаа ингээд бас 2 хүүхэдтэй болсон байгаа юм байна лээ. Хамгийн сүүлийнх нь одоо хамгийн бага хүүхэд нь болохоор 2024 онд төрсөн гэд тэгжсэн. Тэгэхээр ер нь нэг ийм байдалтай байгаа юм байна лээ. Ер нь арим болохоор ер нь хүмүүсийн ярьж байгаагаар бол айгүй л амьдрал нь те бас жоохон хэцүү л байгаа юм шиг үлээ. Иймэрхүү амар хэрэгт орооцолтой бол те ингээл өөрийгөө амиа орлохыг заавцсан. Тэгээ бүр ловрын хэрэгт орооцолцсон. Тэгэл хүмүүстэй ёо энэ ч одоо те янз бүрийн ингээл цалаачуудтай явуулдал нэгнээс нь цалаагүй нөт рүү ягаал те ингээд өөр эцгийн хүүхдүүдийг гаргаж маргаад гэлстэй бас нэлээд л амар одоо backlash дагуулдаг эмэгтэй болсон юм байна лээ манайхаа арим минь. За тэгээ миний бодлоор те TR-аас бол гараад хэрэггүйсэн байхал гэж бодож байгаа. Тэгсэн бол арай жоохон өөр байдалтай байх байсан юм билүү те. За тийм байна манайхаа. Гэхдээ миний бодлоор бол миний одоо тий хамгийн дуртай 4 гişүүд маань ингээ үлдчихсэн байгаа гэж би бол бодоод байгаа. Тэгээд та нар нэрээ одоо TR-гийн тоглолтыг заавал очиж үзээрэй гэж миний хувьас бол зөвлөх байна. Тэг үнэхээр гайхалтай зөндөө бол амар хийт тонуудтай тим хамтлаг байгаа. Тэгээ бүр үнэхээр бүгдээрээ амар хөөрхөн. Ялангуяа манай G ядаргатай те. Тэгээд би тэрийг нэр хэлчих чам мартчихна. Rolly Polly дээр штэ те нэг яг клипэн дээр нэгэл тэ Жион ингээл яг тайцан дээр гарч ирэл ингээл байжсэн чинь урдуур нь хин явдаг үгүй ямар гişүүний явдаг үгүй би санахгүй байна заа. Яаж яхад нөгөө Жионоос намхан нэг гişүүн ингээд урдуур нь өнгөрдөг байхгүй. Тэгсэн чинь нөгөө охин айгу нэг тийм урдуур нь ингээд дэлжчихсэн алдагдаад унгачмаар гэдэг шүү дээ. Нэг дэлжчихсэн нэг охин жижиг охин урдуур нь ингээл та гэл ингээ явдаг байхгүй. Тэгэнгүүт нь яг тэр үеэр Жиони харж байгаа нэ гэсэн маягтай ингэж харж байгаа энэ дэлжсэн юмыг гэсэн маягтайгаар ингэж харж байгаа. Гэтэ угаасаа тэр нь клипнийхэн зохиолд нь л байсан зүйлтэй тэр нэг үнэхээр тэр гişүнийгээ тэгж үзэн ядаад тэгж байгаа зүйл бол биш шүү. Би зөвхөн зохиолыг нь ярьсан. Гэтэ тэр айгу гоё хэсэг. Би тэрэнд айгу дуртай. Өнөр нэг юм хэлхийг мартсан байна манайхаа. Нөгөө нэг Dream High гэд цуврал гэж згсэн штэ тэ тэрэн дээр нэг энэ жун тоглосон гэд тэрэн дээр ингээд энэ жуны дүр нь бас ингээд хайлт ингээд нэг бүүлэн мүлийг хийдэг. Тим одоо юу байдаг хэвгүй юу дүр тэ ингээд жоохон муха цантаж юм а тэ тим дүр байдаг. Тэнгүү тэрнээс нь болоод баг хүмүүстэй өө наад энэ жун чи угаасаа тэр цувралт тэ айгүй амир хүн амт бүлэддэг тим дүр тоглоодсон биз тэ баг л өөрийгөө харуулж ирсэн юм биш. Тэгэхээр угаасаа бүлий гэсэн үг гэд тэгээ бүр ингээд тэр үед амир ховж болоодсэн юм байна л манайхаа. Окей. За манайхаа та бүхэндээ өнөөдөр өөрийнхөө хамгийн хайртай одоо солонгос хамтлагуудын нэг байсан те яг нөгөө second gen K group болох TR-аг ярьж өглөө. За тэгээд та бүхэнд энэ хүн мэдээлэл таалагдсан байх гэж бодож байна. Энэ одоо сэдвийг сонсоод, энэ бичлэгийг сонсоод та нарт ингээд TR-аг урд нь мэддэггүй байсан ч гэсэндээ баг очиж үзмээр санагдтал тий тийм одоо бичлэг болж чадсан байхаа гэж би найдаж байна. Тэгээ хэрүү угаасаа TR-аг мэддэг тий надтай адилхан манай millennial үеийнхэнтэйс өстөө 10 жилтэй байхдаа тий хүн хатан сонсож бүжиг генерали пали энэ төр гэж доолж бүжгэлдэг байсан. Манайхан байгаа бол те бүгдээрээ аль үшээ та нар маань угаасаа билет авчихсантэй ингээд сууж байгаа байх. Тэгээд бүгдээрээ очиод айгүй гоё тоглолтоо enjoy хийгээд намайг tag хийгээрэй за манайхаа story-га Instagram-аар story-га аваад намайг tag хийгээд би очиж үзсэн шүү ано гэд ингээд хэлээрэй за. За тэгээд түүнээс гадна манайхаа доор комментэн дээр хэрүү TR-аг одоо сонсдог байсан фэнүүд нь байгаа бол аль тунд нь дуртай бай. За түүнээс гадна миний одоо түрүүний ярьсанчлээ нөгөө драма шиг бараг кино шиг тэрхүү клипнүүдээс нь хамгийн одоо гоё кино шиг тэ зохиолтой тэрхүү клип нь аль вэ гэдэг юм а те. Тэр зүйлүүдээ бас доор бичиж үлдээгээрэй. Окей. За манайхаа ингээд та бүхэндээ өнөөдөр TR-аг ярьж өглөө. Бичлэг таалагдсан бол юу хийхээ мэдж байгаа байх. Лайк дарах ёстой. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай.
За ингээд дараагийнхаа хоболохой булангаараа цоошин хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.